forever. First name greatest, like a sprained ankle, boy, ain't nothing to play with. Started off local, thanks to all the haters. I know G4 pilots on a first name. Hey, what's up guys? За NBA Lover Boy Shades podcast-ийн 4-р дугаар эхлэхэд бэлэн боллоо. За манай подкастыг хийж байгаа газар бол Teamcast Улаанбаатар podcast room байгаа шүү. Тэгээд та хэд маань бас те давхар өөр подкаст хийхээр бол эднийхтэй холбогдоод ирээд цагаа даваад хийх боломжтой гэдгийг бол дуулах таатай байна. За мөн тэгээд бичлэг эхлэхээс өмнө лайк, share, subscribe хийж манай YouTube хуудсыг дэмжээрэй гэж хүсье. За тэгээ өнөөдрийн зочноор маань бол LeBron James-ийн Монгол дахь албан бус хөгжөөнд дэмжигчид хуудсын админ, хоёр админых нь нэг болох Хашаа маань хүрэлцэн ирсэн байна. За сайн байна уу. За тэгээд Хашаа маань өөрийгөө жоохон товч танилцуулаач. За энэ пэйж яаж үүссэн те, хэрхэн энэ хүү юу хийж эхэлсэн, ямар хуу байр суурьтай байна гэдэг. За тэгэхээр намайг бол Хаш Эрдэнэ гэж сая түрүү танилцуулсан. Тэгэхээр би бол яг хөвдөө FIBA Cloud гэдэг компанид маркетинг менежер гэдэг бол залуу байгаа. Тэгэхээр ер нь Монголд бол LeBron James, Stephen Curry хоёр бол ер нь хамгийн их фэнтэй тоглогч гэж бол тооцогддог. Яг одоо актив байгаа тоглогчтой шүү дээ. Миний хувьд бол анх 2012 оноос хойш яг LeBron James-ийг авраг авдаг, Miami Heat-ийн үе авраг авдаг үеэс хойшоо ер нь бол тасралтгүй дэмжиж одоо л нэг 10 гаруй жилийн ингээд үдэж байна. За энэхүү пэйжийн ер нь бол админ болсон яг түүх гэдэг ирэх юм бол за энэ пэйж бол хоёр админтай. За нэг нь бол Чингис Цэдэнбалжир гэдэг нэг залуу байж байгаа. Тэр залуу маань бол анх 2018 онд бол энэхүү пэйжийг нээгээд за тэгээд би болохоор 2020 оноос энэхүү пэйж дээр админ болоод бид хоёр бол ингээд хослоод бол постуудаар оруулаад явдаг. За 2020 онд бол тухайн үед би LeBron's Team Fan Club гэдэг одоор бол нэг 50,000 орчим гишүүнтэй группт бол модератор хийдэг байсан. Тэгээд бол манай админ залуу бол яг намайг одоо энэ пэйж хөтлөөд өгөөч гэж хүсэл тавьсны дагуу тэндээс гараад бол пэйж ингээд өөрийнхөө хүсэлтээр хөтлөөд одоо бол ингээд 2 жилийн хугацаанд өнгөрлөө. Энэ хугацаанд бол 10,000 гаруй дагагчийг бол бас өөргөө цуглуулад хамжлаа. Ер нь манахаас жилийн дараа үүссэн л пэйж юм шүү дээ. 18 гэж манайх 17-нд үүссэн. Тийм. Тэгээд тэр групп дээр миний постыг шууд аппров хийдэг болгомоор байна. Тийм. Би энийг эхний дугаар дээр л хийсэн тоож байгаа хүн байгаа мөгүй. Тэгвэл би яг өөрийнхөө аккаунтаас шеэрлээ жоох удаад байдаг талтай байхгүй. Яг нийтлэл мэтэл. Тийм. Тэрэн дээр нэг хараад өгөөрэй. Модераторд бол эдэгтэй яг аппров хийдэг модераторд байдаг л та. Тэгэхээр тэдэртээ бол би манай пэйж бас нэлээ яг хэрэгтэй учраас тэр тал дээр бас хамтарч ажиллаад. Тэр чинь нөгөө юу вэ? Даах нөгөө Cleveland Cavaliers багийн хөгжөөнд дэмжигчид гэсэн нэртэй ер нь бол групп байсан шүү дээ. Миний мэдгээр. Тэгээд шууд Lakers руу явахаар нэрээс болоод LeBron James-ийн багийн дэмжигчгээд би бол яг тэгжсэн нь санаж байна. Тэгэхээр одоо Cavaliers-ийн одоо байгаа хөгжөөнд дэмжигчид муу адил ер нь LeBron-оос болж шалтгаалж яг одоо ингээд өссөн байгаа фэнүүд гэхэд бас ихэнх хүн гэдээ бол хэлчихэд бол буруудахгүй. 50,000 гэдэг чи айгүй их тоо аахгүй. Lakers-ийн чинь бас 30-40. Тэгээ хоёр янзын группэд байгаад идэв. Ер нь ихэнх нь нэг 10,000 цанга, 5,000 цангтай байгаад идэхгүй. Ихэнх дундаж энгийн багууд. Тэгээд Warriors-ийн чинь бас нэлээ их байдаг санагдаж байна тий. LeBron-их тэгээ зөвхөн нэг тоглогчийн юу гэдэг утгаараа бол айгүй их бүүст авцсан хүмүүс их ордог байх л гэж хараад байгаа. За. Тэгээ ерөнхийдөө бол өнөөдөр бол LeBron болон Lakers-ийн талаар ерөнхийдөө яриад явна. Тэгээд хойч юу юм уу гэдэг те мэдээж 3 сегментээс бүрдэж байгаа. За тэгээд ер нь эхний хэсэг рүү оръё. За тэгээд мэдээж угаасаа LeBron James-ийн фэн учраас за одоо тоглож байгаа Lakers багийн энэ үйлрлийн талаар одоо яриад эхлэе гэж бол бид хоёр ярьсан байгаа. За тэгээд ерөнхийдөө бол бүтлгүүтэл гэж энэ үйлрлийг дүгнэхэд болно. Хамгийн том фейл. Тэгээд бүтлгүүтэл ер нь бол чиний бодлоор юунаас эхлэв? Ямар нүүдэл хийх ёстой байсан те энэ тоглогчдын юун зохицохгүй байна гэдэг талаар хоёулаа яриад байгаа эхлэе гэж бодож байна. За тэгэлэх яах. Тэгэхээр энэ жилийн үед бол за LeBron болон Lakers-ийн үед бол хар дарсан зүуд мэтэл өдрүүд үргэлжилж байна. За бүтлгүүтэл бол ер нь за яг анх LeBron орж ирсэн Lakers-ийн 18-аас 19 оны 18-аас 19 оны улирлаас л ярьж эхлэе гэж бодож байна л да. LeBron James бол анх за ер нь бол Cavaliers-тэй нэгэн тал одоо дахиж гэрээгээ сонгохгүй тодорхой болсон учраас за дараагийн баг хэм байх вэ? Ямар одоо баг байх вэ гэж бол нилээдгүй шуум
тухайн цоны бол нэлээд топ трендээс идэв байсан. Тэгээд Lakers бол тухайн үеийн хамгийн доогуур оцтой сонгох магадaltaй баг гэж явж исэн. Зүгээр том хотын л нэр яваад байсан ш тухайн үед ер нь бол. Тухайн үед бол Los Angeles Lakers бол 6 дараалал плей-оффс мултарсан байсан. Ер нь бол авраг горилж байгаа одоо бүх завийн шилдэг тоглогч гэж одоо яригдах үеч хүний хувьд бол одоо контентер баглаа шууд явах болов. Жишээлбэл Nuggets, Sixers, багтуу тухайн үе Houston Rockets. Гэтэл яг ингээд LeBron бол одоо тухайн үед бол хөгшөрч явж исэн учраас Lakers-ыг сонгож орж ирсэн. За тэгээ Lakers-д одоо орж ирээд эхний улиралтаа бол ер нь бас бүтлгүйцсэн улирал гэхэд хэлчихэд буруутахгүй. Тий. Тухайн үеийн менежер бол Magic Johnson байсан. Тэгэхээр Magic Johnson бол LeBron-ы бас нэг сонгосон шалтгаануудын нэг гэж бол өөрөө хэлдэг. Тэгэхээр за LeBron-ы одоо тухайн үед бас залуучууд байсан санаж Lonzo, Kuzma, Ingram гэсэн ер нь бол 3-тай байсан. Тэгээд яг ротейшны хувьд ч гэсэн асуудалтай байсан. Одоо LeBron-ийн жишээ нь SF гэхэд Ingram бас давхар SF-тэй. Тэгээд LeBron 4 дээр тоглох юм уу эсвэл 1 дээр тоглох юм уу гэдэг айгу асуудалтай байсан л та тэр үлрэл. Тэгээд яг хуу LeBron гимтэх хүртэл ер нь бол бүсийнхээ дөрөвт явж исэн нь угаасаа бид нар мэдчихэж байгаа те. Тэгээд гимтснээр дараа нь тэгээ нөгөө залуучууд нь ч гэсэн баг-багаар гимтэд ерөнхийдөө бол тэр үлрэлийг бол баг хайсан гэхэд буруутахгүй. Тэгэлгүй яах вэ? За яг тухайн улирлын дундуур бас нэг шидэгчд ганц хоёр шидэгчд авчрах гэж үзсэн. Тэр нь бол бас яг амжилт олоогүй. Тэгээ тухайн бол LeBron бол гимтэл бэртэл магадгүй тэгээд улирлаа хайсан ч байхыг үгүйсэхгүй л да. Угаасаа нэгэнт л орохгүй тодорхой болсон гэдэг. За тэр бол нэлээд шууганд агуулсан. Анхны LeBron-ийн James-ийн одоо үндсэн уналт гэж бол ер нь бол хэлж ирсэн шүү дээ. Тэр тухайн үед бол нэлээдхэн хүн одоо чи үнэхээр зарим нэг хейтерс одоо аналистууд гэдэг шүү дээ. Тэр бол одоо чи яг энэ одоо улиралтай одоо плей-оффд орж чадахгүй бол GOAT төвшнийхээ ярианаас одоо салах хэрэгтэй ч гэдэг юм. Тиймэрхүү олон төрлийн одоо хейт өгнүүд бол явж ирсэн. Яг тэр үлрэлт нэг санаж байгаа бол нөө Knicks эсрэг тоглолтод хизоониад блоклууддаг ч юм уу тий. Бөмбөгөө алддаг ч юм уу. Нэлээд бадар шидэлтүүдийг алдсан ш тэр үлрэлт бол яг. Тэгээд яг лигийн хамгийн шилдэг тоглогч мөн үү биш үү гэдэг дээр хүртэл ингээ маргаан гарч ирж ирсэн. Тэглээ яг ер нь тэгээ Lakers ч одоо том хот ер нь олонний анхаарлыг төвд байдаг. Ер нь одууд маш их үздэг. Ийм шоу цэнгийн том хот л доо. Тэгээд ер нь бол анхны жил LeBron James бол бизнесээ хөөж бизнес кино урлаг өшөө юу гэдэг өөрийнх нь хувийн компаниуд ч гэдэг юм. Тиймэрхүү зүйлсээ бол ер нь хөөгöd ирсэн нь бол тодорхой болсон тий. Тэгээд мэдээж LeBron James байгаа баг тухайн улиралтаа аваргын төвшөнд яригддаг баг байжгаад гинтхэн одоо плей-оффоос мултарна гэдэг бол энэ бол байж олон үзэл. Тэгэхээр Magic Johnson энэ бүх хариуцлагыг хүлээх ёстой гэж үзээд Magic Johnson тухайн улиралд бол халагдсан байж байгаа. Тэгээд тэр улиралд бас санаж байгаа бол яг солилцооны цонхоос өмнө Anthony Davis-ийг авах яриа бүр ингээ хүчтэй яригадаад солилцооны цонхноос өмнө бүр авчирна гэж яригдчихсэн. Гэтэ яг нэг New Orleans тухайн үед зөвшөөрөөгүй тэгээд Davis-ийг бүтэн улирал бараг тоглоулаагүй шүү дээ. Улирлын хагас хүртэл. Тэгээд эцэст нь 108-аагаа хийгдэж бол Lonzo, Josh Hart, Ingram гэсэн гурваар бол тулаад авчирсан. Тэгээд тухайн улиралд бол 3 хүний ростертай үлдсэн байсан шүү дээ. Тэ? Kuzma, LeBron өөр бусад гэрээтэй хүн байгаагүй. Тэр үед тэгээд бага хамгийн гол нь зөв бүрдүүлж чадсан энэ улирлыг бодвол. Тийм. За тэгэхээр 19-с 20 оны Bubble улирал байгаа шүү дээ. За тэр улиралд ерөнхийдөө Rob Pelinka бол Vice President болоод за ер нь Anthony Davis-ийг ер нь одоо тохироо бүрдсэн байсан. За ажил хэрэг болоход дутуу. Ер нь бол тэр All-Star-ийн нөгөө гар барилцдаг зураг бол ерөнхийдөө тодорхойлсон байсан бол харагдчихсэн. Тэгэхээр 10 гаруй одоо хоосон рострыг buyout-аар ерөнхийдөө дүүргэж чадсан. Тухайн buyout-аар дүүргэж чадсан хүмүүс нь одоо Avery Bradley, Dwight Howard, Javel McGee ерөнхийдөө гоё хастл тоглогчдээсэн. Дээрээс нь KCP Caruso хоёртоос гэрээгээ сонгосон. Яг тэр ч бол нөгөө гэрээнд дууссан байсан. Тэгээд Рондог бас нэгтгэж чадсанаар бол онцлог болж чадсан юм болов. Бас Jared Dudley гэж бас сэлгээний нэг гоё нөхөр байсан шүү дээ. Ер нь бол нэг gang гэх юм уу те. Gang юм тим бүрдсэн байсан. Тэгээд тухайн үед бол Lakers ч н одоо нэгээр гарч илөө да би санаж. Нэгээр гарч исэн. Нэгээр гарч исэн. Лигийн баг хожлын өөрө хоёрт байсан. Bucks яг ард байсан.
тий. Тухайн үед бол одоо 3 дугаар үеийг тэргүүж дууссан тоглолтуудаа 30 тэгч үлээ 39 тэг амар үзэлттэй байсан. Тэгээд ерөнхийдөө нөө корона, ковид гээд бабл руу шилжээд 6 сар өнгөрсөн шүү дээ. Биш 5 сар ч үлээ тий. 5 сар өнгөрсөн шүү дээ. Тэгээд бас Kobe Bryant-ийн осолч гэдэг юм уу. Тиймэрхүү зүйл бол Lakers-ыг нэг маш их мотивац хийлгэжсэн. Тийм. Тэгээд бабл бол одоо ингээд Lakers-ийн тэр амар амжилт үгүй хийгдэх гэдээсэн. Бабл гол бол. Тэгээд ерөнхийдөө LeBron James тоглогчтойгоо манлайлаад за хэдүүлээ баблд одоо үлрэлээ өргөжлүүлээд дуусгая гэд бол эхлээд тэгээд тэр үед бол одоо арай бэртэл багтай Davis болон өөрхийн сайн тоглогч нартай Lakers squad бол бабл бол нэлээд амжилттай байгаад бол авраг болсон төвхтэй бид бүгд мэднэ. Avery Bradley яг үндсэн ч гэсэн J.R. Smith-ийг бол орлуулж яг авчирсан. Гэтэ яг гараанд KCP л гарч лээжсэн л да. Тэгээ тэр нь бүр ашигтай болцсон гэж би хараад байдیں۔ Ягаад тэгэхээр KCP Danny Green хоёр урдаа хамгаалж исэн. Тэгээд зарим цувралуудад бол Maggie-г суулгаад, Howard-ыг суулгаад Markieff-ийг ашигладаг ч юм уу, Kuzma-г ашигладаг ч юм уу. Тэгэж бол ерөнхийдөө бол баблд бол тасархай авраг авсан гэж бол би бол хардтыг. Яг хүмүүс нэг зөвхөн баблт яг баблчтэй гэж ярьдаг ч гэсэн баблт бол ер нь хамгийн тасархай баг байсан. Багуудаа нэг те gentleman sweeper шүрдсэн. За тэгээд ер нь тэрнээс хойш бол ингээд Lakers-ийн сүүлийн 2 үлрэл бол бүтэн бүтлгүүтэл одоо боллоо. За тэрний ер нь бол яг их сурвалж нь юу вэ? Одоо хинтээ гэрээ их ёстой байсан, хэнийг явуулах байсан ч гэдэг юм уу? Эсвэл хинийг гэртэл гимтэлтэй холбоотой юу те? За тэгэлэх ах. Тэгэхээр бас тэгээ карма гэдэг зүйл яригдана л да. Ер нь бол хүчээр шахуу залуу тоглогч нарыг ингээд солиод Дэвисийг аваад аврагыг авчлаа. Одоо яах вэ? Энтони Дэвис мөнгө юмэр байна. Энтони Дэвис бас тиймч одоо юу гэдгийг бат бөх хүн биш шүү дээ. Шилэн хүн гэж яригддаг. За одоо би мөнгө юмэр байна. Одоо би амармаар байна. Ийм л зүйл болсон. 20-21 оны үлрэл. За миний санаж байгаагаар бол цаасан дээрх тоглогчийн нэрс бол айхтар байсан. Монтрез Харл, Денис Шрудер. За хөгшөссөн ч гэсэн Марк Гасол. Гэх мэтчлээ. Тэгээд ер нь бол энэ жил бол хамгийн одоо авраг авах магадлал Оц айгүй хамгийн тасархай байсан. Их гурвал нэгтээс өмнө Бруклиний гурвал. Тэгээд ер нь бол ээлж дараалаад бас Энтони Дэвисээс ер нь эхлээд гинтэд эхэлсэн л дээ. Тийм. Улирлыг ер нь бол Энтони Дэвис ерөөсө хүлээлтэнд хүргээгүй эхлүүлсэн нэг 22 оноо чүтэйтэй авч исэн. Гэтэ Ютагийн ард бол яг бичигдчихсэн байхгүй. Дэвис яг гимттлээ гэдэг хүртэл миний санахаар. Тэгээд Lakers ер нь бол харьцангуй сайн тоглож исэн яг тухайн үед. Шрёдер шиг гарааны холбогчийг харагдал. Кузмач дараагийн нөгөө Кузмач бас гэрээгээ сонгосон шүү дээ манай. Тэгээд Кузма бас дараагийн сэлгээний сайн тоглогчийг харагдаад ч юм уу те. Тэгээд Газолын хамгаалт боломжийн зогчижсэн. Гэтэ яг Маггийг бол яг гүйцэх хэмжээнд байгаагүй. Тэгээд Монтрез хайрлж гисэн сэлгээнээс боломжийн байсан. Яг Дэвис гимтэл ерөнхийдөө бол бүх ингээ ритмээ алдсан. Тэгээд LeBron бас гимтсэн ч юм уу те. Бүх ритм яг тэрэн дээр алдагдсан гэж би хараад идэв. Ритмээс тэглгүй яах вэ? Ритмээс гадна одоо энэ цаасан дэрга том нэрсөч чинь өөрөө дагаад том эгог авчирсан л да. Жишээ нь Монтрез Харл ер нь бол бас л одоо сэлгээнд бол нэлээд бас уур амьсгал нас базаахгүй төрлийн хүмүүсийн нэгч гэдэг юм уу. Денис Шрудер байна. 4 жилийн 80 сая л тухайн үед бол Rob Pelinka санал болгож яхад үгүй ээ. Тэрнээс илүү өсч чинь 120 сая ч гэлөө. Тэгэж би санагдаж байна. Тэгэхээр ингээд энэ болгон одоо эгог бол дарахад маш хэцүү байсан. Тэгээд яванда одоо Марк Газолтай гараа маш их гарч ирсэн л та. Тэгээд Марк Газол тохирч ирсэн ч гэсэн хамгаалт төр хитрхийн удаан байсан. Former Defoe байсан ч гэсэн одоо бол хөгшөрсөн гэдгийг бол тухайн үед бол харагдаж байна. Дээрээс нь нөгөө нэг Lakers ч өндөр тоглодог болохоор хит удаан байгаад байсан. Maggie ч юм бол хөл хурдтай болохоор нөгөө өмнөх гараан дээр бол ингээд те араас блок их. Maggie яг хуу бүр амар битэн хамгаалагч биш ч гэсэн тухайн үед Davis-ыг хамгаалтын ноён нуур болоо Maggie туслах хэлбэрээр байдаг байсан. Тэгээд Davis энэ жил тэр жилдээ гэмтсэн. За тэгээд Gasol бас хүлээлтэнд хүрээгүй. За тэгээд сэлгээнээс Dwight байгаагүй Montrez хайрлгээд ямар ч хамгаалтгүй төвийг авчихсан байсан. За тэгээд асуудлаа шийдэхэд Драмондыг авсан ч Драмонд нөгөө нэг хитрхи удаа суудсан болохоор бас айгүй форм уутай орж ирсэн шүү дээ. Миний санаж байгаагаар. Тэгэхээр нэг юм байна л та. Тухайн үед бол за LeBron бол 10 дараалж финалдах та. Багийг ер нь нуруундаа үрээд ихэвчлэн одоо
будагтаад толбаагаас гадуурх тоглогчтой хамтардаг байсан. SG Barely хамгаалагчтай. Тэ. JR Smith гэдэг юм уу те. Одоо Jones Caldwell өшөө хин байдаг лээ. Одоо саяныхаар гэвч гэдэг юм уу те. Danny Green, KCP 2 биш. Маш сайхан тохирсон Danny Green KCP 2 хий багтаа тоглож байсан. Тэ. KCP бол финалийн тоглолтод бол үнэхээр гайхалтай тоглож байсан. Баг багийн 3 дахь шилдэг тоглогч л байсан шүү дээ. Цуурлууд. Тэгээд ер нь бол мэдээж авраг авсан мөнгө хийнэ гэдэг утгаараа бас л хандсан тоглолтыг бас үзүүлжсэн л да. Тэгээд ямар нэг байдлаар л тухайн 20-21 оны үйлрэл бол ингээд хөдөлгөөтэй таарсан. Антони Дэвис ирсэн ч гэсэн Леброн ирсэн ч гэсэн яалтчгүй тэгээд плей-оффт бэлэн биш байсан, дээрээс нь плей-офф ч гэсэн яг Дэвисийн гэмтэл дахиад сэтрээд тэгээ ер нь бол утгагүй болсон шүү дээ. Тухайн. Тэгээд дахиад Леброн дээр шүмжлэл ирсэн. Нэг ч хожил аваагүй те Дэвисийг гэмтснээс хойш. За тэгээд эцэст нь одоо энэ үлрэл дээр ирж байна. Уул нь мотивац өгөөд шинэ их гурвал бүрдүүлээд Russell Westbrook гэдэг том нэрийг бол авчирсан. Ер нь бол энэс эхэллээ. За тэглэх яах вэ? Тэгэхээр за яг энэ саяны оф сизонд бол менежментийн маш том алдаанууд гарч ирсэн л дээ. За ер нь бол Kyle Kuzma бол бас хүлээлтэнд хүрээгүй бол маш солилцоонд орох нь бол тодорхойлцсон байсан. Тэ. За тэгээд ер нь хин яваад KCP Kuzma биш Montrezl Harrell-ыг Buddy Hield дээр. Тийм. Соли гэж яриа. Тэр бол ерөнхийдөө гарын үсэг зурхаас наагур бол бүтсэн байсан. Тийм, шүндөөл гарцсан байсан шүү. Тий. Тэгээ гинт баг 10 минутын дараа Westbrook-ийн нэр 8 яриад эхэлсэн. Тэр бол ерөнхийдөө одоо монголоор ярих юм бол тий. Хөө янда. Хоёлаа нэг баг болчихоо. Тий. Хоёлаа алаад үе. Хоёлаа манад ороод чи манад ороод алаад үе тий. Чиний одоо шүүмжлэлийг би арилгаад үе тий. Тэм гоё том нэр нэг гоё угаасаа Russell Westbrook, LeBron James хоёр ч талбай гадар угаасаа найзууд. Тэгээд ерөнхийдөө алаад үе хидаад үе гэд ороод ирсэн. Нутагтаа хүрээд тэргээд LeBron-ы төлөө Anthony Davis-ийн дуулсан гэж байгаа. Тэгээд Buddy Hield-ийн одоо гэрээ одоо солилцоо болохоос өмнөхөн LeBron James, Anthony Davis өөрсдөө энийг зогсоо. Энийг одоо манай одоо найз Russell Westbrook одоо ирэх гэж байна. Тийм учраас одоо энэ солилцоог болиулъя гэж өөрсдөө бол орсон байна. Ерөнхийдөө сүүлийн бүтлгүүтлийн дараалал сайдрууд энийг бол мэдээлж гисэн. Westbrook-ийн өмнөөр орч хамгаалж авчирсан. Тэгэхээр Russell Westbrook одоо ингээд оронд нь Buddy Hield-ийн оронд ороод ирчээ. Шидэгч биш. Цэвэр шидэгчийн оронд шидэгч биш үнийг авчирсан. Шидэгч биш. Дээрээс нь хит их бөмбөгтэй тоглодог. Бөмбөгтэй тоглож ижил тоглолтод гардаг, хамгаалтад муу идэвхтэй. Дээрээс нь яг бөмбөггүй бол ямар ч юугүй байхгүй юу? Одоо тоглолт нь орж ирдэг. Үүр ашигны коэффициент бага тоглогч юу юм. Од бейсэн гэх юм уу та юу гэх юм тий. За тэгэхээр саяны Buddy Hield-ийн нэгдүгürt алдаа гарсан. За хоёрдугаарт Dennis Schroeder, KCP. За 22 дахь драфт ирэх. Kyle Lowry солилцоо гэж ирсэн. Тийм, TH-ийг нэмээд өгчих гэсэн. TH-ийг нэмээд өгчхөө. Тэгэх юм бол солилцоо хийчих гэсэн. Үгүй гэсэн. TH-тэй бол манай ирээдүй юм аа. 3 жилийн 30 сая долларын гэрээ хэлээ. За энэ бол хоёр дахь том менежментийн алдаа болсон. Тийм, тэрийг бүр улирлын бишээ. Тийм, улирал цонх хаагдахад бишээ. Тийм. Солилцооны цонх хаагдахаас өмнө тэр бүр 8 яригдчихсан баггүй өмнөх улиралд. Тэглэг байх юм. За дараагийн 3 дахь алдаа гэх юм бол Russell Westbrook 44 саяыг одоо зарталтай хүрээд ирсэн. Тэгсэн чи яасан 320 сая долларыг чи одоо юу гэсэн юм бэ? 3 хүн 100 сая 120 сая доллар. 3 OKC байгаа байхгүй тий баг. Үнэхээр аимшигтай. Тэгээд ерөнхийдөө Rob Pelinka бол дандаа нөө buy out-аар одоо бабалд авраг авцсан гэдэг утгаараа тэр менежментэд дахин хэрэгжүүлсэн. Энэ нь бол маш том алдаа болсон. Тэгээд Russell Westbrook ороод ирцнээр DeMar DeRozan тийм пилэгдсэн л та. DeMar DeRozan LeBron James-тэй маш их тоглох хүсэлтэй байсан. Тэгээд дээрэс нь яг төрлөх хоттой бас DeRozan-тэй өмнө холбогдсон гэж байгаа байхгүй юу? Холбогдсон. Тийм LeBron-ы хувьд. Тэгээ ярилцаа дөө ингийн тий. Яагаад Westbrook-ийг өмнөр нь тавьсныг бол мэдэхгүй байна. Гэхдээ DeRozan бол одоо солилцоо Bulls-тай нэгдсэнийхаа энэ бол маш ойрхон байсан гэдэг бол өөрөө хэлсэн байна. Тэгэхээр DeRozan ингээд Bulls нэгчлээ.
За тэгээд Алекс Кароса. Гэрээ сунгаас татгалцсан шүү дээ. Lakers-ийн хайртай тоглогч. Хамгийн шилдэг үүргийн тоглогч те. За эхлээд бол бас хүн чанарынхаа дагуу Lakers-ийнхаа төлөвлөгөөтэй уулзсан гэж. За надад 4 жилийн гэрээ өгчөө. Үгүй 2 жилийн баг салсан. Тэгээд олмаар ерөнхийдөө Bulls руу нэгдээд ийм зүйл болсон. Тэгээд дараа нь яасан Алекс Кароса лигийг бөмбөг тасалтаараа дэргүүлж эхэлсэн. Дээрэс нь сэлгээний хамгийн үр дүнтэй хамгаалагч болсон. Тэгэлгүй яах. За тэгээ магадгүй бид за цалингийн хувьд бол мэдэхгүй ч Kyle Lowry холбогч дээр хамгаалагч дээр Buddy Hield, SF дээр уусан, PF дээр LeBron, C дээр Anthony Davis. Супер гараа мэлхүү тий. Тэгээ 6 дахь мэн Caruso ч гэдэг юм уу. Тий. Ийм гарааг бид харах боломжтой байжээ. Даанч Russell Westbrook-ийн цалин бүх зүйлийг өггүй байсан гэж ойлгож болно. Гол нь тэгээд яг энэ гурван цалинг нийлүүлвэл бас ер нь Westbrook-ээс чүдл илүү байгаа байхгүй юу? DeRozan ч 25 маа сая айгүй хямдхан ирсэн. Bulls бол нэг 4 жилийн нааш ч илүү нэг тэгж ирсэн санагч. Lowry ч гэсэн Heat-д бас нэг 3-4 жилийн гэрээтэй. Buddy Hield одоо нэг 18 билүү 20 саятай л явж байгаа. Тэгэлгүй яах вэ? За тэгээд за нэгэнт одоо рост одоо 120 сая их гурвал дээр. За үлдсэн 10 тоглогчийг яаж бүрдүүлэх вэ гэд учраа алхаа мэд. Дандаа ветеран минимумаар авсан шүү дээ. Ветеран минимум. Ер нь бол одоо хастл плейн аль хэдийн өнгөрцөн өсөглөн байдал налуу болцсон. Зарим нэг нь бас авраг авцсан. Тэгээд ерөнхийдөө хөгшин тоглогчд LeBron-ы нуруунд дээр LeBron дээр бүх юм ингээд найцсан. За LeBron авраг авдаг чинь те. Тэгээд ерөнхийдөө бол за нэг үзээ далтыг гэж бол ихэлсэн улирал бол. Улирлын ихэл бас санснаар болоогүй. Мэдээж одоо Russell Westbrook төрнөө маш их хийж эхэлсэн ч гэдэг юм уу. Энэ байдал нь бол Lakers-ийн одоо доогуур одоо өснөгтийн байрлалд бол байх шалтгаанууд нэг болсон. За тэгээд би бол 2 дугаарт юу юм аа л та. Тоглолтын арга барил. Russell Westbrook ball handler. LeBron James ball handler. Хин primary ball handler байх юм бэ? Russ байх юм уу, LeBron байх юм уу? Энэ дээр бол маш олон аналистууд бол юм ярьсан. Жишээ нь Stephen A. Smith бол Russell Westbrook-ийн тесрэлтийг яаж зогсоох юм бэ? Russell бол 1-8-ийн одоо тоглогч байлгаанд байх хэвээр. LeBron James өөрийгөө хойш нь тавих хэвээр гэж ярьж ирсэн. Тэгтэл ингээд ер нь бол LeBron James бол одоо бөмбөгөө эзэмших тал дээр ингээд 1-8-т ингээд байж таараараас одоо яахаа мэдхгүй гурийн гат нь хаяа зогсож чинь хаяа ингээд самбарт чинь хаяа тэр нь орохгүйгээс ихсүүл ингээд нэлээд их үзлээ л дээ. Ер нь бол яг хуу анх төсөөлж исэн юу бол юу штэ 10 оны хийт байхгүй юу. Яг Wade ball handler тоглогч гэсэн LeBron-ы хажуу зогсож болсон шиг Westbrook-ийг зогцно гэж л зүгээр таамаглаж ер нь бол авчирсан байхгүй тий. Тэгэд Bosch-ийн үргийг бол одоо нөгөө хин үүсгэх ч юм уу те Anthony Davis үүсгэх ч юм уу. Тэгээ Davis-ийн шидэлт энэ үлрэл ямар муу байгаа вэ те. Тэнгүүд гарааны тавд бол ерөөсөө нөгөө нэг free up space нэгч тоглогч байгаагүй. Одоо хүртэл shooting guard дээр хин гарах нь тодорхойгүй хിവэрэл явж байгаа. Нэг бол Reeves гараал. Анх Ellington гэж ярьж байгаад тэгээ Reeves биш Monk болоод Bradley болоод Reeves одоо баг явж штэ те. THD бас LeBron-ыг гимтсэн байхад хэсэг гарч удсан. THD ч өөрөө шидэлтгүй бас ball handler төрлийн тоглогч. Тэгээд ер нь ярихад айгүй хэцүү үйлрэл болж байна да. Тэгээд сая бол би бол Pelicans тожигдсны дараа ер нь бол бүр ингээд за ер нь плей-оффт баг ороод ч дими юм болов уу гэдэг итгэл дээр бол хүрцэн байгаа. Тэр зэг дээр хүрцэн байгаа. Яагаад тэгэхээр Anthony Davis бас хизээ ирэх нь яг мэддэхгүй байна. LeBron ч гэсэн өмнөх яг 2 жилийн өмнөх LeBron биш. Яг нь LeBron ингээл 30 оноо авж байгаа харагдаж байгаа ч гэсэн тэр нь empty 30 онооны одоо стат ч юм уу те. Яг тоглолт ойлгомжтой болцсон үед ингээ зүгээр нэг 2-3 оноо авдаг ч юм уу. Яг бүр тийм одоо нэг өмнөх шиг Cavs байсан шиг одоо чирх үеийн мэдээж өнгөрцөн шүү дээ. Тим юмыг фэнүүд бол хүсээд хэрэггүй. Тэгээд 2 дахь ч од нь Anthony Davis нөхгүй 3 дахь ч од нь бол од биш баг багийнхаа 5 дахь шилдэг тоглох шиг л байгаа. 5 байна уу 6 байгаа. Westbrook-ийн стат. Тэгэхээр түрүүний яг хэлсэнтэй ч бас санал нийлж байна л да. LeBron James баг carry-дэг, багийн savior статустай байх хүн байхаа болцоо. Тэ. LeBron гэдэг бол өөрөө систем. 10 дараалж финалдахдаа LeBron James бол дандаа орж задалдаг ийм тоглогч байсан. Орж задлангууд гадуур нь одоо шидэгчл бол найдварт шиддэг ийм системийг бол багууд бол зогсоож чадахгүй байсан. East-д. За одоо ингээд багууд ялангуяа одоо Sans, Monty Williams гэл өөртөө ингээл гоё апгрейд апдейтүүд хийгээл Полиг авлаа. Monty Williams боллоо.
Өнгөрсөн жил бол Sunsтай эхний шатанд тоглосон л та. Тэрэн дээр бол ерөнхийдөө давталгааны системийн ялгаа нь гарч ирсэн. LeBron James нөгөө л одоо заслаан тавиал ерөнхийдөө нэг ороод загталдаг. Тэрийг бол маш амархан уншдаг болсон байсан. Тэгээд ер нь бол би ингээд одоо LeBron James магадгүй одоо уулзалтаа зөвлөгөө өгөх ийм зүйл гарах юм бол LeBron болоо шидэгч бол. Зөвхөн шидэгч. Тэгээ гол нь энэ үлрэлт шидэгч болж эхэлсэн шүү дээ. Эхэлсэн. Тийм. Одоо ихний үлрэлийг маш амар эхлүүлсэн. Маш зөв. Тэ ер нь бол маш ингээд шидэгч болохоо шийдчихжээ гэж Space-ийн тайлбарч нөрдлөө ярьдаг байсан. Тэгээд Kevin Love Minnesota маш сайн самбарын тоглогч байсан. Тийм. Cavaliers ирснээрээ юу золиосон бэ гэхээр самбарлуу шахах байсан шүү дээ. Тийм. Самбарлуу шахах байсан. Өөрийгөө шидэгч болёо. LeBron James ороо задалдаг байхад би давхардаж яах юм бэ гэд шидэгч болсон. Тэр нь ч үр дүнгээ өгсөн. Love ч санживэл нөө нэг Cavaliers-ийн бүх ихний баг үеийн тоглохоо Love-оор явдаг байсан. Тэгээд нэг тоглолтод бүр 30 он авчихсан юм би бол санаж нэг төр үйд штэ тий. 3-аас бүр алдахгүй шидсэн. Тэр нь айгүй сайн хэрэгжижсэн. Дээрэс нь Love бол яг хүмүүс нэг үнэлдүүл болохоо сайн хамгаалагч байхгүй айгүй биштэй, хурдтай. Тий. Тэгэхээр одоо ингээд сагсан бөмбөгийн одоо хожлын систем өөрчлөгдөж байна л доо. Яг тэр Suns-ын систем, эсвэл Utah Jazz-ын систем шиг ийм тоглолтын арга барил уусаж явах хэрэгтэй болж байна LeBron James. Өөрийгөө шидэгч болох хэрэгтэй. Үнэхээр чи найз Russell Westbrook-тэй хамтарч фит хийхийг хүсэж байгаа бол Russell Westbrook-т бөмбөгөгч. Өөрөө яхад талбайн гадна зогсон. Чи дотогшоо ороод задлахад талбайн гадна Russell Westbrook байна гэдэг чинь өөрөө утгагүй асуудал байхгүй. Тэгээд дээрээс нь дотор Anthony Davis гэж байгаа. Тэ. Өнгөрсөн жилийн нөгөө Drummond Montrezl Harrell бүтээгдэхүүн шалтгаан чинь Davis-тэй будагтаа холбоотой давхцаад байсан. Тэ. Drummond юу их юм гэдэггүй. Ингээл амар удаан баацхнаал хамгаалтанд шилжиж чадахгүй. Яах гэдэг юм гэдэггүй. Тэгэхээр энэ жил яасан гэхээр нөгөө өөрсдийнхөө тоглолтыг мэдсэн учраас Anthony Davis чи 5 дээр тоглож байгаа гэсэн. Би ингээд 4 дээр тоглолч чи 5 дээр тоглож байгаа. Westbrook-ыг ингээд холбогдож байгаа ингээд тавьчих гэсэн. Тэгсэн чинь яасан гэхээр Anthony Davis мөн л гимтээд эхэлсэн. Си Берлин төвийн тоглогч нартай одоо ингээд тулж чадгаа байцсан. Ерөнхийдөө маш их гимтэл ингээд байнга нүүр амаа барайл, өвсгөө барайл тий. Дэвсийн нэг одоо яг 5 дээр тоглоно гэд мангар жин нэмтсэн орж ирсэн шүү дээ тий. Нэг бакерцэн. Тэгээд тэрнээсээ болоод атлетик чадвар нь буурсан. Маш олон тоглолтод одоо даруулж байгаа Дэвсийг харж байна. Яг нэг бэртэж гимтэж орж ирээд нэг айгу нэг 5 тоглолт алсан шүү бүр. Тэгээ хуучны Дэвс ирлээ мэрлээд тэгэл байхгүй бас. Дараа нь шүрмсөө бариад ч юм уу те. Тэр яг сүлд гიშгцэн л хэлээ те. Тэгэхээр тэр чинь нэг тийм одоо золгүй гэх юм уу юу гэх юм. Азгүй. Дээрэс нь сүлдгүү ч тийм. Дээрэс нь одоо бэлтгэл муутай тоглогчд л ер нь гимтдэг байхгүй одоо. Тэ ер нь бол харахад. Тэгэхээр Дэвсийн хувьд бол яалтчгүй нэг All NBA төвчнөөсөө буурсан. Энэ жил бол одоо нэг уулын Дэвс багийн нэг байгаад LeBron одоо 2 дэгч байгаа те. Уулын өөрөө тэгж хэлсэн шүү дээ тий. LeBron бол Booker шиг оноог нь ахуулаад Paul шиг төгсөгчмөр байхгүй. LeBron-ыг хүсэж байгаа юм. Яг үнэ. Тэгээд систем бол хэрэгжихгүй л юм л да. Одоо хүртэл хэрэгжихгүй ер нь авсаад дуусгал юм шиг байна. Миний бодлоор. Lakers-ийн тоглолтыг одоо ингээд хаад ингээд бөмбөг маш их удаадаг. Тэгэл ингээд нөө аргашаага арчаал ерөөсөө ингээд бүгд ингээд хүлээгээ зогсчихдаг LeBron-ыг. Тий. Ерөөсөө л ийм тоглолтын арга барил бол одоо ингээд байха бэлцсэн юм байна LeBron. Тэгэхээр одоо бол өөрчлөгдөд ямар нэг систем суулгах хэрэгтэй болж байна. Энэ магадгүй Франк Воглиг одоо солихч гэдэг юм уу ямар мэдгүй одоо ямар нэг байдлаар л одоо энэ давталгаа болон хамгаалтын систем өөрчлөх хэрэгтэй болж байна. Дээрээс нь ялчгүй ингээ Lakers оноогоор уралдаад ээж хамгаалт маш муутай байгаа. Тэ ялчгүй бүр ингээ хамгаалдаг нэг номерын ер нь бол хүн байхгүй. Уртлын шугам дээр Every Bradley яг гарч ирээ нэг хамгаалж байгаа харагдаж байгаа болохоос статистик тал дээр бүр үнэхээр муу байгаа. Ямар ч одоо үр нөлөө өгөх юм. Нэрээ баг хамгийн сайн хамгаалагч нь би бол Остер Ивэрсэл гэж нэр байгаа. Урд штэ тий. Тэгэд Дэвс яг байгаа үедээ яг хамгаалж чадж байгаа. Тэгээд байхгүй үедээ тэр бактериосоо төв дээр хамгаалах юм байхгүй. Ямар сандаа Стенли Джонсон Ариса 2-ыг ашиглаж явах та тий. Тэгэл угсаа хамгаалтгүй Мелотой Монк гэж бас нэг хамгаалж мэдгүй нэг сайхан дураараа нөхөр. Яг ер нь бол жоохон гудамжны арга барилтай штэ тий. Тэгээд Дуайт бол ер нь бол өнгөрөөцсөн юм байлээ. Яг нэг ганц нэг тоглолтод 10-20 самбар авдаг ч юм уу те. Тэгээд эффектив байха болсон. Дуайт талбай дээр хахад LeBron-тай цуг байхад ингээд айгүй удаа. Шилжилт мэлжилттэй хамгаалтан дээр чадахгүй. Тэгэд хит хөгшөр Остер бүрдүүлсэн нэгдүгээрт. Хоёрдугаарт хамгаалт муутай хит толон хүн байна. Гуравдугаарт нөгөө нэг LeBron-ы хажууд зогцдог яалч хүн тэр
3&D плеер ерөөсөө байгаагүй. Тийм энэ тал хэвээр яг санал нийлж юм л та. Хэтэрхий хөгшөр Австрийн сул тал нь хамгаалтад угаасаа шилжиж чаддгүй. Тэгэхээр ер нь за уламжлалт одоо төв Энтони Дэвисийг байх үед заавал хажууд нь байх шаардлага байна уугүй юу гэдэг бас санаа. Магадгүй яг Марк Газолийн залуугүй Маркс шиддэг Марк Газол байсан бол өнгөрсөн жил магадгүй тэр бол амжилттай байхыг шал өөр байх байсан шүү дээ. Гризлис ч яагаад тэгэхээр Зибо Марк Газолгийн хоёр амар юмтай байсан байхгүй доороо. Тэр тэгж болоод байгаад Энтони Дэвисийн хажууд Марк Газол бол үнэхээр гоё тоглох байсан. Тийм. Жохон залуухан байсан бол. Нэг 19 онд байсан бол ч юм уу те. Тэгэд хит хөгшөр Остер байна. Яалтчгүй. Уул нь Мело яг хөө эгөөгөө дарцсан ч гэсэн Мелогийн хамгаалт бол үнэхээр байхаа болцсон. Айгүй хэцүү харахад бол. Тэгэхээр энэ жилийн ростер үед бол ерөөсөө яг 80 гаруй 90 гаруй нь бол LeBron James-ийн өөрийнх нь одоо бүрдүүлсэн ростер гэд хэлчихэд бол буруудахгүй. Тийм. За жишээлбэл Austin Reeves сайн л да. Драфтлагдаагүй мөртлөө LeBron James-ийг очиж тоглолтын үзэхэд бол хамгаалтан дээр бол өстой мангас шиг л байсан гэж байгаа хэрэг. Тэгэл амиа тавьсан гэсэн. Тэгэл ерөнхийдөө LeBron James бол энэ хүч одоо манай хамгаалтыг яах юм байна. Тэгээд одоо хэд хэдийн янзаар үзлээлтэй Lakers-ийн гараа бол бараг 27-8 удаа өөрчлөгдсөн. Аргагүй ирэхэнд бол LeBron James 5 дээр хүртэл тоглож үзлээ. Тэр бол нэг хэсэг ашиг өгсөн. Түүнээс бол үргэлжлээд одоо шилдэг төвтэй багтаа бол үзэлцэхгүй гэдэг бас нэг эргэлзээтэй асуудал иргэдэжсэн л тий. Одоо нэг хурдтай тоглолтыг багттай бол амжилттай болоод байна. Тэгээ яг ингээд уламжлалт одоо Йокич мокич те Embiid эсрэг хүсэл про яаж яах. Тэр тэгээд чи бохоо олчиж байгаа юм л та. Phoenix ч юм уу те одоо бүст нь хамгийн юутай шүү дээ. Тэ. Тэр бол яг нэг арга цаас нь л юм гэж би бол хараад байгаа. За тэгээд ерөнхийдөө бол энэ үйлрэл дуусах тийшээ барыг дуусчлаа. За эрх үйлрэл яг уу эрх үйлрэлийн офсисэн бас яах вэ гэдэг аюу сонирхолтой байна л да. Өнөөдөр нэг мэдээлэл гарсан Russell Westbrook багийн удирдлага 2 ер нь бол солигдох зөвшөөрөл айл тал нь бол одоо зөвшөөрлөө гэдэг юм analyst insider analyst бол гарч ирж байна. За тэгэхээр яг бодит ингээд боломжуудыг яриа л та. Russell Westbrook за хоёр тал ингээд зөвшөөрч байгаа сайн хэрэг. Хэдий LeBron-ы найз ч гэсэн. Russell Westbrook-ийг одоо авах баг гэдэг бол хамгийн том асуудал болчиход байна. Russell Westbrook тоглогчийн сонголттой 47 саяыг ирэх 2022-оос 2023 онд аавна. Westbrook карьер нь ер нь бол уруудсан байгаа болохоор ер нь бол баг плеер опшнаа цуцлаад шин гэрээ хийнэ гэж бол байхгүй. Тэгэхээр ер нь бол 47 сая аваад тэгэл өөр ямар ч нэг багт нэг гэрээ игээд явах л ах гэж бол би харж байгаа. Тэгэхээр тийм солилцооны тал дээр бас хоёулаа юуны өмнө ярьжсэн. Тэгэхээр ер нь боломжит хамгийн ихний солилцоог бол яг нөгөө John Wall, Eric Gordon хоёроор тий Lakers Westbrook THT хоёрыг тулах юм нэг тиймэрхүү сонголтууд хамгийн том яригдчихэж байгаа. За ер нь John Wall гэснээс ер нь John Wall-ийн одоо John Wall Westbrook хоёрыг солих яг энэ одоо драм гэх юм да юу гэх юм тиймэрхүү зүйл болсон. Тэрнээс үүдээд бас нөө Rich Paul бас дургуулсан байлээ. Сайн нэг тийм үедээ гарсан Lakers-ийн өдөртлөөд дургуу байна. Ягаад Wall-аар солилцож болов. Ягаад тэгэхээр Wall ч угсаа тэдний эйжент шүү дээ тий. Нэг тийм юу шуум гарч ирсэн. Тэгэхээр юу яасан? Rob Pelinka бол саяны одоо солилцоон цонхон дээр багийн хоёр болох Anthony Davis, LeBron James хоёроос асуулгүйгээр өөрөө ингээд бүх зүйлийг ингээд шийдээд ерөөс ямар нэг хизээ солилцоо хийхгүйгээд тэгж шийдсэн маа. Одоо өмнөх жилүүдийн төвийг харах бол Rob Pelinka дандаа баа яваад хүлээж исэн. Тэгэхээр энэ жил муу адил тэрийг хүлээн. За LeBron James болон Clutch Sport-ийн одоо уганд автаж одоо энэ удаа нэг гаргасаалдаа дахиж давтахгүй гэдэг үүднээс бол John Wall-ыг солиогоо. Хоёрдугаар гэх юм бол Lakers миний санджаар 2027 он хүртэл эхний тойргийн ирэх байхгүй. Ер нь бол одоо солилцоон дээр 2027 оны пикээ санал болгоод байна гэдэг чи одоо юу гэсэн үг? Энэ бол бүр ингэ унтсан байгаа байхгүй. Үнэхээр аимшигтай. Тэгээ одоо драфт руу уун гэд хүмүүс ингэ хэлээд байгаа. Гол нь наад багчин драфт. Тэгээ одоо унаад яг юу хүлээх юм? Дээрэс нь энэ 100 одоо шууд 100 руу орё л та. Тэгээд Westbrook-ийг бол үнэхээр бүр хамгийн байж болох гоё солилцоо гэх юм бол одоо Brogdon Hield хоёр байгаа байхгүй. Яг Brogdon ягаад явах нь ойлгомжтой болсон гэхээр тэнд Halliburton гэдэг хүн ирсэн. Hield нөгөө нэг дуартатай байрал авахсан ч гэдэг юм. Зүгээр тийм л
зүгээр гэрлийн оч байгаа. Брогтон бол сайн шидэгч байхгүй юу? Яг LeBron-ы хажууд бөмбөгөө тоглоод байж чадах. Хий багтаа. Тийм. Хийлд бол тийм хүсэж байгаа яг тэр шидэлтийн авчрах. Хийл чинь бас хөөрхөн штэ хамгаалтан дээр яг цагаад болохоор тийм л ер нь бол боломж байгаа. Яг хамгийн бест цэлцгийг бол John Wall-аас илүүтэйгээр. За улирлын дундуур саяны яг John Wall ингээ бүтлгөөтчлээ. За яг одоо зуны яг оф сизон дээр за 2 л таргет байлаа. Нэг нь Knicks, New York Knicks. Kemba Walker, Alex Burks тий. Alex Burks. Энэ гурав бас л саяны солилцааны дундуураас эргэжсэн. Тэгээд яг тийм өндөр төвшний бас яриа хэлцээр болоогүй болов. Ер нь бол тэр гурыг авцсан байхад бас за хамгаалт байхгүй гур гэж ойлгож байна шүү дээ. Никсийн хамгаалт бол сайн гур байхгүй. Никсийн хамгаалтыг ганц унгаж байгаа гурван үндэ хэвээр. Одоо нэгэнд л хамгаалж чадахгүй байгаа Lakers үзээд алтгаад яага болохгүй гэж бас бодсон. Үнэхээр л одоо арга тасарч шүү дээ LeBron James-ийн фэнэтэй бол. За тэгээд Russell бол за бараг 95% үлдэж таарах бол Lakers-тэй. Player option хийн 47 сая туслах юм байна. Одоо хизээч хинч ийм гэрээ бол өгч чадахгүй. За Russell Westbrook 47-тай. LeBron 44 сая цалин аав. Davis ч бас 40-тэй байгаа шүү. Davis бол 37 сая юм шиг байна. Тэгээд ингээд харахаар ирэх 2022-оос 2023 он бол энэ ростер тэмч их одоо өөрчлөлт гарахгүй. Ялангуяа гарааны 5 дээр бол за яг нөө 120 саяын цалинч одоо хэврээл байж байна. Тэгээ сая бол нөө ирээдүй гэж үзсэн THT-гээ Kendrick Nunn-тай хамт солилцаанд бас багслах гэж маш их үзлээ. Тэгээ даанч бас багууд сонирхоогүй. THT бүр ингээд үнэхээр баацнаар яахаа мэдхгүй ингээд мухарлуу явж ороод бөмбөгөө алдаач гэдэг юм уу. За тэгээд нөө Kendrick Nunn-аар бас хүлээлт тавьжсэн л та. Наа чинь яагаад тэгэхээр нөгөө нэг финалцсан Майамигийн бас гарааны холбогчийг хийжсэн шүү дээ. Яг Драгич гэмт хүртэл. Тий. Наа нь бол нэлээд одоо задгаа тоглолттой олж нэлээд бас шидэлтэй сайтай. Тэгээд даанч одоо ингээд Нан бараг тоглохгүй юм шиг үлээ хараад байхад. Харин тэгээд одоо Нааны хүлээсэн хүлээгээг угаасаа Lakers бол одоо өнгөрсөн. Ирэх 23 онд бас л тоглогчийн сонголттой 5 сая цалин байж байгаа. Наан бол үлдэж таана. Stanley Johnson байна. Stanley Johnson бол одоо багийн одоо сонголттойгоор гэхээр ер нь бол энэ нөлөөллийг харж хагаад идэх зүтгэл нь одоо хэр байгаас шалтгаалаад. Одоо багт байгаа ганц бас хамгаалж байгаа өндөр дүү хүн шүү дээ тий. Намхнуудаас гэх юм. Тэгээд Монктой бол яг хуу гэрээ хийж магадгүй. Тий. Тэгээ бусд нь бол тэгэл хэцүү дээ. Одоо хоормоо орчин жилийн л гэрээтэй ирсэн мэт тий. Мело зэлээ. Би бол бараг явчих байх л гэж хараад байгаа. Бараг Мело айгүй л зодог тайлахыг ч үгүйсэхгүй. Яг хуу цаачаа эготой гэхээс илүү нэг тоглох хүсэл ирмэлцэлтэй л байгаа л та. Би тэгэхээр ер нь бол нэг 5-6 хүн үлдээл тэгэл дахиад нөгөө шинэ ростер бүрдүүлэл дахиад ингээл яа. Тэгээ Westbrook-ийг ер нь бол солихгүй бол угаасаа хэцүү. За мөн нэг нартаа мэдээ байгаа Луолдинг 5 саяын гэрээ дуусж байгаа. Тэр бол ер нь Lakers-т бол за нийтдээ 19 сая долларын одоо зайг л үсгэж байгаа. Энэ бол маш бага байхгүй. Гэтэ яг Луолдингийн 5 сая ингээд ороод ирчихэж байгаа. Тэрийг нь баг нандаа өгөөд харах. Биш наа гинэ Монктой өгөөд харах байх. Би бол тэгчихсэн. Тэгэхээр одоо сүүлийн бас солиотой шуумд явж ийн л та. Anthony Davis-ийг солиё. Та Стивен хэлжсэн. Одоо 28 настай эд үе дээрээ яваад тоглогч ингэж их бэртэж байгаа бол одоо Lakers-т улам л гайд тарьж мэднэ. Тэгэхээр одоо Anthony Davis бол хараахан бас яг үн буурч байгаа дээр сольсон дээр магадгүй драфтын дээгүүр хийх. Магадгүй одоо Boston Celtics-ийн Jaylen Brown ч хүртэл ингэ солиё гэж ярьж байсан. Айгуу олон мэдээ ярьчихсан. Одоо сүүлд бол Chicago Bulls гэж бас одоо орж ирж байна. За ер нь бол энэ 100 Anthony Davis, Russell Westbrook хоёрын аль нэгэн зайлшгүй явах шаардлагатай. Хожиг гэвэл. LeBron James хүртэл солигдох шуум бас явж исэн шүү дээ. Энэ бол үнэхээр солиотой. Тэр зүгээр гэхдээ би шуум болохоос лигийн хизээч яг уу нэг бүх цаг үеийн шилдэг 10 тоглогч хизээч ерөн багаасаа солигдохгүй л дээ өөрөө л яахгүй бол тэрийг би бол нэг хитгэхгүй байгаа. Солигдох гэхээс илүү LeBron өөрөө нөгөө нэг гэрээгээ дуусгаад уцлаад тэгээ 23 оныхаа дараа л явах. Тэгэхээр одоо нөгөө untouchable буюу одоо лигт солигдох боломжгүй одоо тоглогч нар байна л та. Одоо ингээд пирамидаар ярил. Та нэг дээр бол Giannis, KD, Steph, LeBron. Энэ дөрөв болол одоо ямар ч солигдох боломжгүй.
Тэгээ яг нь нэмээд Jokic Embiid-ийг нэмж байна. Магадгүй тий. Тэгэхээр за LeBron James-ийг бол одоо битгий бараг солигдчихгүй байх гэж бол бодож байна. Shaq бол хэлсэн сая та нар LeBron James-ийг солих юм бол нэг хэсэгтээ хизээс ихгүй шүү гэж ярьсан. Угсаа тэгэн шүү дээ. Яагаад ийм шум гарсныг бол ойлгохгүй л байна л да. Эсвэл Miami Heat нөгөө Kyle Lowry, Hero Robinson хийчихлээ. Тэгээ 3 драфт ирэх. Тийм боломжгүй зүйл бол болохгүй хагаасаа гэж бол найдаж байна. Тэр угаасаа болохгүй. LeBron James-ийн угаасаа бизнес бүх зүйл нь одоо элит байгаа учраас тийм амар бол солигдчихгүй болов гэж бодож байна л да. За тэгээд дээр нь Lakers-ийн бүтлгүүтэл цалингийн зэвд болоод нэг иймэрхүү. Тий. Одоо тэгээд LeBron ер нь ирээдүгөө бодвол одоо яана гэж бодож байна. Чиний бодлоор за 23 оны үлрэл за Westbrook-ийг солихгүй бол ингээд ер нь бол фейлдэн гэдгийг ойлгочлаа. 23 оны дараа гэрээгээ худалдаж аваад аль багт нэгдэх боломжтой эсвэл Lakers-тэй үлдэх ч юм уу. Тэр талаар ер нь юу гэж бодож байна? Товч төрдвөл. Сая Бухотын тоглолт оллоо л доо. Бухотын тоглолтын яг өмнөхөн бас Бухотын тоглолтын үеэр хэвлэл мэдээлэл ярьслага өгсөн. Тэгээ мань хүн бол бөмбөг тесэлсэн л дээ. Bronny James миний хүү одоо удахгүй юм бэ орж ирэх гэж байна. Миний хүүг авсан багт ямар ч хамаагүй аргаар би очно. Энд бол мөнгө чухал биш гэж ярьсан. Тий. Энэ бол одоо хүүгийнхэн төлөөж байгааг аав хүний маш мундаг маркетинг PR болчлоо л доо. Тэгээд энэ бол одоо юу гэдгийг Zion Williams-наас хойш одоо хамгийн бас өндөр хүлээлттэй драфт болох юм болов. Тухайн үед LeBron James ямар үзүүлэлт үзүүлж байгааг мэдэхгүй ч гэсэн LeBron James дагалдаж ирэх багц одоо бэлгийн багц гэх юм одоо юу гэх юм те. LeBron James-ийг авах юм бол LeBron James ветеран LeBron James одоо дагаж ирэх юм байна. Тэгэхээр багууд бол ажиглаж байгаа. Одоо ялтын Bronny James тэр яг хөгжүүлж болох юу байна ч гэх юм уу анализууд бол маш их хийж байгаа гэж бодож байна. Гол нь Bronny бол нэг драфтын ихний тойргоор биш баг 2 дахь тойргоор одоогийн байдлаар үнэлэгдээд байгаа юм тийм. Баг 30-аас 45 орчим сонгогдох болоо гэж хамгаалж байгаа. За 2000 Bronny James бол яг боддоор 2024 онд орж ирэх mock draft бол гарсан маа. Тэгэхээр 2024 онд бол ямар багууд их хвчлэн одоо драфт хийх хэрэгтэй байгаа гэхээр Thunder болон Rockets хоёр байгаа. Тэгэхээр бас сонин одоо нэг ярьслага өгсөн л доо. Sam Presti MVP юм аа. Oxy Sam Presti MVP юм аа гэл. Тэрнээс өмнө угаасаа Oxy-тэй очиж магадгүй гэл маш их юм яригддаг байсан. Тэгээд тэр одоо яг Rob Pelinka муу менежер гэж хатгаад байна уу? Би Oxy-руу явъя гэдэг нь үү? Энийг бол мэдэхгүй яг хатгалтын үг тавьсан л да. Дээрээс нь нөгөө Cleveland-д буцаж ирэх талаар бас би боломжтой байгаа гэдгээ бол хэлсэн байгаа. Тэгж бол All-Star-аар бол шүүгүүлсэн шүү дээ. Тэр бол яг зүгээр одоо одоогийн байгаа Lakers-ийн муу менежментийн талаар одоо яг шүүмжилсэн тойрон үг болов гэж миний зүгээс л харж байгаа. Одоогийн байгаа Cavaliers бол маш мундаг байгаа шүү дээ. Evan Mobley-тай. Юу нэг franchise-аа тий ойл босгоцсон шүү дээ. Garland, Mobley, Allen гэдэг их гурвал. Тэгээ яг зүгээр цаасан дээр LeBron James сефтер очлоо л доо. Супер харагдчихлээ л дээ. Тэгээд одоо Лос Анжелес хотод бүх бизнесүүд нь байгаа. Тэгэл хүүхдэн ч гэсэн тэгэл LA Tata байгаа болоо. Яагаад одоо яг Cavs-ыг буцаж сонгох. За яг магадгүй угаасаа Акроны хүүхдийн утгаараа яг зодог тайлах өдрөд нэг өдөр ингэрээ ч юм хийгээд тийшээ очиод бол зодог тайлахыг үгүйсэхгүй. За одоогийн байдлаар бодит боломж бас шууд харагдахгүй. Нэг жил одоо үнжиж таарах гэдэг чинь Bronny James ч одоо яг 23 онд орж ирэхгүй болов 24 онд орж ирэхээр тэгэхээр нэг жил зогсолтож таарах гэдэг. Тэр жид одоо яг LeBron James хаана юу хийх үү гэдэг нь бас сонирхолтой л байна. Бас яг уу player option-оор Lakers цунгаад үлдэх мэдээж боломж хамгийн өндөртэй л байгаа л та. Тэглэхгүй яг хаа. Тэгжил ер нь бол бодож байгаа шүү дээ. Тэгээд гол нь одоо нөгөө нэг солилцоо ирэх үлрэлээс ер нь бүх юм шалтгааллах гэдэг байхгүй. LeBron хайчих үгүй л. Одоо 18 оных шиг бас тэгэл фейл бүрэлдэхүүн те. Өнгөрсөн жилийнх шиг фейл бүрэлдэхүүнтэй бол тэгэл бас нэг хайсан үлрэл болоод дуусах байх гэж харагдаж байна. Үнэхээр Anthony Davis-ийн MVP төвшөнд орчвол MVP-тэй алцаад идэх юм бол тэрийг яг хүлээснэстэй хүлээлт бол нэг те 10-90%-тай л надаа тэгж бол санагдаж байна. Тэгэхээр бас яг бусад LeBron James фэнүүдтэй бол яг ирэх жил бол бас л юм битгий хүлээгээч л гэж би бол хэлнэ. Тийм. Угаасаа одоо энэ цалин мэлэн харахаар угаасаа өлегтэй юм хийхдэггүй болоо гэж бодож байна. Тэгтээ магадгүй танаар Russell Westbrook-ийг авч одоо буюу үлдъя гэж одоо ямар нэг баг л гарч ирэхгүй л болоо шүү дээ. Тийм.
За тэгвэл ерөнхийдөө бол ингээд түр LeBron-ы болон Lakers-ийн бол яриагаа цусардуулаад өөр нэг дорндод бас шууган тариад байгаа багийн талаар бол хальт ярих гэж бодлоо. Манайх ер нь бол эхний юун дээр бол 2 3 баг л ярьдیں۔ Эхний сегмент дээр. Тэгэд энэ бол Boston Celtics байгаа. Celtics бол ер нь он гарснаас хойш айгүй бол стрикийг хийсэн. Тэгээд net рейтингээрээ нэгт бичигдэж байгаа. Тэгээд Phoenix-с дээгүүр гэсэн үг шүү дээ. Дээрээс нь хамгаалтын рейтингээр нэгт бичигдэж байгаа. За энэ багийн талаар чи ер нь судлахад ямар хуу байна? Тоглолтуудын ер нь үзүү. За ер нь бол за LeBron-ыг East-д байхад хугацаанд бол Celtics бол нэлээд бас анхаарал татчихсан. Tatum Brown гэд гарч ирж исэн. Тэгээд яг энэ хуслал нь яг одоо яг ингээд бүрэн болох уугүй гэдэг дээр л яригдчихлаа. Би бас Boston Celtics баг дээр бас жоохон гайхаад идэг л да. За ер нь бол Boston Celtics-ийн багийн хувьд ярих юм бол маш их одоо сагсан бөмбөгийн өв маш өндөр. Тэ 17 авраг авсан байна. За тэгээд 10-аад оны үед бол бас ингээд их 3 их 5 гэж яригдчихсэн хүмүүс бас эзэрхийлжсэн те. Тэгээд одоо ингээд 10-аад үлрэл за нэг үлрэл плей-офф ораагүйгээс бусдаар за нэг 10-аад үлрэл плей-оффт ингээд дараалаад орчлоо. Тэгээд ингээд ихэнх нэг статус нь баг контендер төвшөнд байсан шүү дээ. Эхний одоо нэг яг Tatum-ыг драфтлсан одоо эхний 3 жил ч гэдэг юм уу. Нэлээд контендер төвшөнд бол ягддаг байсан. За тухайн үед бол LeBron James нэг эхний 2 жил нэлээ яг East-д одоо яг 3-2 би санаж л да 18 оног 3-2 одоо нөхцөл байдалд орсон байх үед LeBron James Mavs тоглолт үзүүлчихсэн. Тэр LeBron James бол одоо бүх цаг үеийн net rating-ээр бараг тэргүүлдэг гэж яригддаг. Тэгэхээр тэр үед бол яг Boston Celtics магадгүй авраг авах chance 18 онд бас байсан юм болов. Тэгээд одоо энэ яг одоо Rondo Garnett одоо Pierce энэ одоо гурвал задарснаас хойшоо одоо ингээд харахаар Boston Celtics баг бол яг ингээд championship юм уу bust юм уу гэдэг нэг юм ингээд чимээгүй яваад байдаг. Плей-оффт бол орох уу орно, өндрөөр орохгүй нэг 5 6 ч юм ингээд ороод бүсийн финал гараад чинь магадгүй бүсийн финал, магадгүй 2 дахь шат гээл нэг ингээд нэг яваад байгаа. Тэгэхээр Brad Stevens орж ирээд өөрийнхөө системээ суулгалаа л да. Тэгээ систем нь бол яагаад яг энэ авраг авч чадахгүй байна вэ гэж би бас бодсон л та. Тэгээ би яхаа Brad Stevens-ийн систем бол мундаг. Тэгэхдээ Brad Stevens-ийн систем жижигхэн тоглогчдод зохимжтой ийм систем биш таарсан. Тэгээд одоо ингээд харъя л та. All Horford те Tatum Brown ингээд бараг л ингээд PF-ээр ингээд дандаа CG хийж 5 дахь одоо төвийн байрлалд тоглолч хийж ийм маш жижигнээр явдаг. Одоо ч хүртэл жижигнээр явсаар л яг уу гайгүй нэг 2 өндөр үнэтэй явж штэ. Яг Horford-ыг үндсэн PF дээр нь оруулаад Tatum-ыг SF дээр тоглуулж байгаа. Тэгвэл rookie жилээс нь хойш баг Tatum-ыг PF дээр нүдүүлээд исэн байхгүй. Тэгээд самбартаа алуулдаг ч юм уу. Яг тийм амар их. Одоо Miami-тэй дээр тоглолдог зурвал дээр жишээ нь Tatum-ыг PF дээр гаргасаар байгаа самбартаа бүр алуулсан байхгүй. Хожиж явж исэн зурвал та. Тэгэхээр яг Brad Stevens-ийг миний хэлэх гэдэг саяны бол яг зөвлөлтөө. Яг энэ жижигхэн тоглогчтой тохиромжтой. Тэгээ яг юун дээр одоо бүтлгүүтэд байдаг вэхээр ингээд том одоо юу гэдгийг East-д Embiid ч гэдэг юм Giannis ч гэдэг юм яг ингээд PFC-ийн байрлалыг эзэрхийлүүлээд ингээд хамгаалт нэр яач чадахгүй бидүүлээд баяад л болсон шүү дээ. За тэгээд ер нь Boston Celtics бас жоохон бараан төвхтэй. Одоо жишээ нь ингээд од тоглогчдыг одоо Danny Ainge үед байна шүү дээ. Isaiah Thomas бас байна. 4-4 юм бас санаа халтын тэргүүлж хийдэг ингээл яриад байл. Одоо ингээл Marcus Morris, Hayward Irving-тэй бас үеийнхэн байна. Гэх мэтлээ ингээд уг нь бол дажгүй ростер бүрдүүлээд байгаа боловч яг ингээд систем болохгүй хааллаасан л та. LeBron яг West руу явсны дараа л уг нь бол боломж гарч ирэх юм болов гэсэн бас л яг ингээл 1-2 дахь одоо эхний тойрог руугаа явж таарад одоо ингээд сүүлд нь Brad Stevens бол багийн менежер болсон. Тэгээд энэ бүгд бол одоо миний буруу юм аа. Тэгээд би бол одоо ажиллаа өгье. Тэгээд ажиллаа өгөөд Brad Stevens менежер болоод Ime Udoka бол багийн дасгалжуулагч болсон. Тэгээд ер нь бол найз юм байлээ Brad Stevens тэр хоёр. Тэгээд Al Horford тухайд OKC-д байжгаад тэгээд Brad Stevens бас л ингээд нөгөө дасгалжуулагч байсан өнөөр Al Horford систем зохицно гэж ойлгоод буцаад аваад ирлээ л дээ. Тэгээд Dennis Schroeder and Cam Payne ерөөс аюу жижигхэн ингээд одоо юугаар үздэг байж байгаа. Сая бас ингээд солилцоонууд хийхтэй. Овоо ингээд сүүлийн 10 тоглолтод 8-2.
Тий. Дайжгүй Дэрк шүү. White гэдэг бас урт жигмийн сайн хамгаалагч авчирсан Шрүүдрийн оронд тий. Тэгээд энэ жил ер нь амжилт хэр харж байна. Одоо би жишээлбэл статистикаас харахаар за яг хуу Tatum сүүлийн хэдэн тоглолтууд аягүй сайн байгаа. Яг All Star форм оролцсон. Тэгэхгүй бол улирлын ихэнтэй бараг 20% давталж ийсэн үү яасан. Аягүй бөмбөг алдалтай. Тэгээ Brown нөгөө нэг ковид болол эсвэл гимтэлтэй жоохон орон гарan байсан. Тэгээ энэ жил All Star сонгогдож чадаагүй мэдчихэж байгаа. Тэгээд хамгийн гол гаргасан үр дүнтэй хүн хийм болох гэд харсан чинь Роберт Уильямс үлээ. Роберт Уильямс блок шотын мангастай нэгдүгээр. Хоёрдугаарт яг нөгөө одоо Lakers-ийг хүсэж байсан шиг тийм хурдтай төв бүх талд хамгаалж чаддаг. Роберт Уильямс уртлын шугам дээр хамгаалж илээ. Роберт Уильямс төв дээр хүртэл одоо Embiid дээр ч юм уу хамгаалтыг хийж чадчихлаа. Ийм одоо defensive anchor тоглогчтой болсноор энэ багийн ер нь бол хамгаалт нэгтэршаад эхэлсэн. Тэнгүүд Derek White ирэнгүүт Derek White, Marcus Smart гэдэг урт шугам амар хамгаалт. Энэ хоёрыг зэрэг гаргаж чад. Амар хамгаалттай болж байгаа. Тэгээд дээрэс нь Tatum-ийн defensive rating өссөн. Айгуу сайн хамгаалдаг болсон. Ягаад тэгэхээр SF дээрээ тоглоод байгаа болохоор PF дээр тоглуулад нөгөө нэг одоо Sabonis ч юм уу эсвэл PF одоо мангасууд байгаа шүү дээ. Янасыг ч юм уу хамгаалах шаардлагагүй болсон. Тэнгүүд SF-үүд дээр хамгаалаад байгаа. Миний бол харсан юм бол яг тэгжил харж байгаа. Тэр rotation-ы нэг 8 тоглогчоор л нүдэд байгаа шүү дээ. Одоо Derek White, Grant Williams, Pritchard нь бараг шийдэгч болсон байл эсвэл тарахад. Тэгэхээр Эми Удока дасгалж байгаа чи анхны явилрал бол одоо Boston Celtics явилрал болж штэ тий. Тэгэхээр харах л хэрэгтэй. Одоо хэдүүл одоо ирээдүг таамаглах аргагүй учраас Power Rankings дээр заримдаа бас 5 руу ингээд орж ирээд байдаг. Тий. Boston Celtics бол East-д бол мэдээж одоо плей-офф шалгараа 1-2 дугаар раунд руу явна. Тэгэхдээ энэ баг ягаад ингээд аврах авч чадахгүй байна гэхээр Jaylen Brown гэж юм болоо гэж би бодоод байна. Jaylen Brown, Jason Tatum хоёр бол элит одоо биш, элитийн арай доогуур төвшний зүгээр энгийн суперстар төвшөнд одоо тоглоод байдаг. Яг 2 дугаар төвшний одод байхгүй юу? 2 дугаар төвшний одод учраас л солих хэрэгтэй. Jaylen Brown-ыг хамгийн түрүүнд солих хэрэгтэй. Би бол Brown-ыг бол баг 3 дугаар төвшний гэж харддаг. Яг одоогийн байдлаар бол яг контент дээр багт одоо жишээлбэл Янасын хажууд тавьчаад тэр 2 дугаар төвшний од болох байхгүй. Tatum-ийн хажууд болно шүү байхгүй тий. Jaylen Brown бол маш их гимтээд байгаа сонсогдсон л доо. Тэг ямар сандал интернет дэвстэйс л их. Тэгэхээр ер нь бол яг одоо энэ элит суперстар төвшний хүнийг авчирж иж Boston Celtics авраг аав. Үгүй бол East-д бас нэлээд контентрууд байна. Жишээ нь одоо Sixers байна, Nets байна, Heat тэгээд Giannis-тай Bucks. Ер нь энэ дөрвийн аргал 5 гэж би яригдчихэж байгаа. Одоогийн. Эдрийг давж чадахгүй бол энэ бол үргэлжилсэн хэвээрэл. Яг уу ер нь бол фэнүүд болон дэлхийн нийтийн хүлээлт болохоор юм байдаг. Бостон дээр. Бостон ч яг уу Tatum дээр. Tatum-ыг нэгдүгээр зэргийн хизээ болно яг тэр үед л яа. Ер нь бол авраг авах боломжтой гэж би хардтай. Tatum гэхгүй бол яг нэг тийм нэгдүгээр төвшний од гэдэг чи одоо залуучуудаас их юм бол одоо Лука л анилтай. Лукагийн хэмжээнд тоглох юм хэрэгтэй байхгүй яг. Тэгээд All NBA одоо нэгдүгээр багт нэрлэгд лигийг оноо авалтаар тэрхүүлч юм уу. Тэгжиж ер нь бол би бол Бостоныг бол авраг авах хэмжээнд хүрэх юм байна гэж бод. Тэгшгүй бол тэгэл дахиад бүсийн финал эсвэл 2 дугаар шат шүү дээ. Яг ийм байдлаар бол. Тэг ер нь бол яг Boston Celtics одоо ч 6 дугаар хайранд явж байгаа юм байлаа. Гэхдээ East-ийн яг одоо standings-ийг харахаар хуваар нь айгуу гайгүй тий. Хуваар нь айгуу гайгүй 2 дугаар хоорондоо ингээд ойролцоо явж байгаа юм байлаа. Саяас ингээд East-ийг бас харж байхад бол ойролцоо явж байгаа. Тэгэхээр ер нь байрлалаа ингээд улирал дуусах хүртэл байрлалын төлөө нэлээд шүр алаанд болох болов. За ер нь Boston Celtics-ийн эхний учраа бол за Chicago Bulls байвал арай амархан болоо гэж миний зүгээс бас бодож байгаа. Яг хослоо тулна. Тэгээд айл хамгаалалт дээр нь хожих юм бол ер нь бол Boston байгаад байна. Miami эсвэл Bucks-тай тулах юм бол ер нь эхний шатад авахгүй байх магадлал их өндөртэй. Тийм. Томчуул өндөртэй. Дээрээс нь арай туршлагатай. Дээрээс нь нөгөө багууд нь дандаа 3 оттой. Тэ. Lowry, Bam, Jimmy ч юм уу те нөгөө гурыг мэдж байгаа. Тэгээ угаасаа Sixers mixersтэй бол хэцүү шүү дээ. Хэцүү. Нээцтэй бол бүр алуулдаг яг нээц одуудтайгаа хахад. Тэгэхээр ялтчихгүй тэгэл Boston яг 5-таа л байгаад байгаа. Миний бодлоо. Тэгэхээр нөгөө Bridgestone яг нөгөө систем нэг ингээд шин дасгалжуулагч ирсэн ч гэсэн бас байгаад байгаа юм болоо гэж би харж байна. Тэгэхээр ер нь түрүүний хэлсэнчлэн элит суперстар ер нь солилцоогоор авчрах тиймэрхүү л арга замаар ер нь Бостон нэлээд амжилттай явах болоо. Одоогийн байгаа яг улирал одоо дуусах төгж байна.
Тэгэхээр тэр үлрэл хүртэл магадгүй сайн тоглолт үзүүлээд power ranking дээр дээшээ гараад ирэхийг бол үгүйсэхгүй. Гэхдээ юу болох юм гээд хэдүүлээ харцгаая. За ингээд ер нь бол нэгдүгээр сегментээ бол дуусгая. Нилээ удаан тэг гоё яриа болж өрнөлөө. Тэгээд илүү ер нь энээс хойш би тэгтээ баг подкаст дээр бол Lakers бол LeBron-ы талаар баг ярихгүй гэж бодож байгаа. Тэгэхээр мэдээж болоо үлрэл нь баг дуусж байгаа баг. Тэгээд плей-оффт орж ирээл нэрээ апсайд хийхгүй бол би бол одоохондоо ярихгүй. Тэгэхээр фэнүүдийн хувьд бол хангалттай нэлээ яриаг өрнүүлж чадсан болоо гэж бодож байна. За тэгээд хоёрдугаар сегментээрээ уулзъя. За хоёрдугаар сегмент рүүгээ орцгоё. За энэхүү сегментээр болохоор ерөнхийдөө за NBA-ийн дараачийн нүүр царай тоглогч ер нь хэн байх вэ те? Одоо ирээдүйн 5 жил ч юм уу 10 жилийг ер нь хэн ноёлох вэ? Одоо ер нь бол LeBron-ы ингээд өвийг нь хэн авах вэ гэж ер нь бол бид хоёр бас ярилцъя гэж бодсон байгаа. За тэгэхээр те. За ер нь LeBron James-ийн яг одоо ингээд бид нэг харьцуулдаг шүү дээ. Одоо жишээ нь KD-г одоо юу хинтэй ч гэдгийг Michael Porter Jr. эсвэл одоо Brandon Ingram ч гэдэг юм ингээд харьцуулдаг. Тэгэхээр LeBron James бол лигийн нүүр царай тоглогч. Тэгэхээр LeBron James одоо ингээд магадгүй 3 жилийн дараа ч юм уу зодог тайлаад явна. Тэгэхээр тэр үеэс хойшоо лигийн одоо нүүр царай хэн байх вэ гэдэг юм том одоо асуулт бол угаасаа яригдана. За миний хувьд бол за Далласын Лука Дончичиг гэж бол боддог. За би бол яг Далласын одоо энэ юу яваад ирсэн байна л да. За. Би хаяа өмстэй. Энэ бүр 2 өмсгөлтэй ирсэн байна. Одоо LeBron James хизээ нэгэн цагт зодог тайлах үед бол энийг ингээд бүрөслүүлээд өмсөд явна гэж бодож байна. Тэгээ сая бас хотын хэвлэлийн үеэр ярьлаа л да. Лука Дончич одоо танаа багт байна. Энэ одоо яг таны хувьд одоо ямар дач холбогдолтой одоо хүн байж гэдэг юм те. Тэгэхээр Лука Дончич бит хоёрын тоглолт адилхан гэж хэлсэн. Дээрээс нь All-Star болгоноор ер нь Лукаг өөрөө аваад идэв шүү дээ сонголтоороо. Лука Дончич өөрийнх нь айдал бол LeBron James багасаа LeBron James ийг одоо шүтэж өссөн ийм хүн гэж бол байгаа ярддаг. Лука LeBron яагаад адилхан бэ гэдэг. Лука бол Европт төрүүлсэн баг. LeBron бас ахлах сургуультай ижилхэн од болцсон юм байсан. Тэгэхээр NBA-д орж ирэхийн өмнөх зам нь бол нэлээд төстэй. За LeBron-ы хэлж байгаа бол бид хоёр rebound-ийн assist өгнө. Бидрийг үл хөндлөх юм бол чам дээр 40 оноо авах боломжтой. Бид хоёрын тоглолт яг ижилхэн гэж хэлсэн. Тэгэхээр Лука Дончич бол LeBron James-ийн үеийг авах тоглогч болов гэж бол бодож байна. Лука Дончич LeBron James-ийн төвшөнд хүрэхин тулд юу хийх ёстой вэ? Тэгэхээр ялагч байх ёстой. LeBron James rookie жилдээ ялагч байсан байхгүй. Тэгэхээр Лука одоо ойрын 3-5 жилд бол ер нь одоо эд үе рүүгээ яваад очих. Одоо үе нь ирж ийн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэр үеэр ерөнхийдөө бол харъя. LeBron James бол одоо 10 дараалж финалц одоо юу яхан бид нар угаасаа LeBron James хэн гэдгийг мэднэ. Лука Европ тоглогч учраас тийм нүүр царай болж чадах. Ийм асуудлууд бол яригдсан. Дээрэс нь Лукагийн тоглолтын юун дээр ганц шүүмжлүүлдэг юм одоо хамгаалт муутай. LeBron бол яг нь elite defender болоо хөгжсөн тий. Яг all defensive баг нь багтаж гисэн. Лука бол яг карьераа дурш all defensive багт нэрлэгдэхгүй гэвэл жоох эргэлзээтэй л харагдаад байт тий. Тэгээд Лукад бас нэг өрсөлдөгч байна. Янас Антетокумбо гэдэг. Антетокумбо бол ер нь бол яг LeBron өмнөх 10-ны хамгийн шилдэг тоглогч байсан тий. 20 он хүртэл ер нь. Тэнгүүд яг тэрнээс хойшоо бол би бол Антетокумбог лигийн номер 1 тоглогч гэдгийг бол ер нь хүн болгонд хэлдэг хүмүүс яг KD MD тий. Embiid гэж хэл явдаг ч гэсэн Steph гэж явдаг ч гэсэн Антетокумбо бол одоо ингээд нүүр царайнууд ер нь бол ингээд болоод эхэлсэн. Яг тэгэхээр өнгөрсөн жил авраг гацсан тий. Тэгэд ер нь бол нэг ойрын 5 жилдээ Антетокумбогийн лиг байх болов гэж бол боддtiin. Тэгэд замлын өвч гэсэн ер нь бол LeBronтой төстэй. Төстэй гэдэг нь юу вэ гэхээр амжилтын хувьд төстэй. Яг 2 дараалж MVP авсан тий. Шилдэг хамгаалагч болчлаа. Тэгээд тэрний дараа яг супер баггүй авраг авсан л та. Тэрнгээрөө яг их гурвалтай ч гэсэн супер баг гэж нэрлэгдэхгүйгээр авраг авсан ч гэдэг юм уу тий. Тэгээд ингээд өвийг нь бол бас аваад явж байгаа юм болоо. Тэгээд All-Star дээр ч гэсэн LeBron-ы эсрэг Янасыг 2-3 удаа тулсан. Баг сонгодог тий. LeBron өөрөө ч гэсэн Янасыг нэлээд хүндэлдэг. Тэгээд тоглолт болгон нэр биенийхээ эсрэг айгүй гоё мөчүүд гарч ирсэн шүү дээ. Нэг нь өөртөө титэм өгөөл дараачийн тоглолтын дээр нь LeBron хожингуудаа нөгөө Космагаар титмээд зүйлэгдэг ч юм уу. Тэ? Тиймэрхүү юм бол гарч исэн.
Тэгэхээр би бол Янас одоогийн хувьд бол байгаа. Лука харин хизээ тэр үгийг авч чадах вэ гэдэг дээр л айгүй сонирхолтой санагдаад байдیں۔ Саяны хэлсэн үгтэй бол санал хэлж байна. Тэгэхээр Янас нэг үлрэл MVP Defoe авраг авсан. Одоо хоёр дахь тоглогч болсон. Нөгөөх нь Майкл Жордан. Тэгэхээр Янас Антетокумпогийн хувьд бол за яг драфтын хойгоор орж ирсэн магадгүй жоохон турангач гэдэг юм уу тиймэрхүү байдлаар айгүй хайп баг байсан. Тэгтэл одоо ингээд Янаст өөлөх зүйл алга. Огт өөлөх зүйл алга. Шидэл байдгүй байсан юм шүү дээ. Тэгтэл одоо өөрийгөө ялан дийлээд шидэлтэй болчлаа. Янасыг одоо талбай аркны гадуур хамгаалахад бол бас л хөөрхөн шийдвэр шийдчихэж байгаа шүү дээ. Одоо бол улам сайжраад байгаа. Тэгэхээр Янас гимтэж бэртгэн бас баг. Атлетик чанар маш өндөр. Дээрээс нь өөрөө айгүй нэг зүв тоглолтог болсон. Өмнө чинь ингээл учир утгагүй дайралдаг байсан. Мань нөө одоо шахаж махаж байгаа дааллах ч гэдэм үү. Хойшоо унж идэх ч юм уу те. Тэгэд байг нөгөө нэг ингээл слэм дак хийх гээл ягаад цацдаг болсон байлээ сүүлийн нэг үед тоглолтуудыг харахад. Янас өнгөрсөн жилүүдэд яг авраг ахын өнгөрсөн жилүүдэд бол хөвлөлтөнд бас хүрдэггүй байсан л та нэлээд шүүмжлүүлдэг байсан. Багууд яаж хамгаалахаа мэддэг байсан. Одоо голд ингээд хан шиг юм босгочвол Янас ерөөсөө ингээд бох шиг дайрж орлоо. Тэгэл чаарч ч юм уу те. Эсвэл өөрөө алдаа гаргаад. Тэгээ алдааны асуудал тийшд орчдөг те. Хамгаалалтын дээр бас жоохон сул талтай байсан шүү дээ. Одоо бол Янас нэлээд юм ажигч болсон байлээ. Нэг ингээд хамгаалтанд ингээд шууд өсөрч мөсөдгүй. Ингээд ерөөсөө талбай одоо бодогтой талбай голд ингээд зогсоол тэгэл ингээд атлетик чанар өндөртэй юм блокийг юу ч хийдэг тиймэрхүү зүйл маш өндөр болсон байна. Дээрээс нь энэ жил миний яг анзаарсан юм бол Янас бол бүр юм floor general бүр type-ны дамжуулагч сайн дамжуулагч болсон. Яг гол дээр гарч ирээл урт юм чинь зүгээр ингээ хаашаа чамаагүй дамжуулж байгаа юм. Янасын нөгөө нэг дамжуулаад шидэж байгаа оруулж байгаа тоогоор юу Янасынхаа бол тэргүүлж байгаа юм байлээ. Дээрээс Милоки ч гэсэн яг зөгццөө сайн шидэгч байгаа шүү дээ одоо. Грейсон Аллен, Конатон, Миддлтон гэл те. Тэгэхээр Drew Holiday-гээ солилцоо бас нэлээд том солилцоо болчлоо. Яхаа дутуу үнэлэгддэг гэж хэлдэг боловч би бас Drew Holiday шууд аврагын төвшөнд аваач холбогч байна гэж бол би хувьдаа бол бодоагүй. Тийм би ч гэсэн бас бодож байгаа ерөөсөө. Тэгсэн чинь ер нь бол яг финалийн цоврал дээр бол Букрес аврагыг улгаалцсан шүү дээ. Тийм суйлж авсан. Шиг л суйлж авсан да. Дээрээс нь Крис Полыг маш сайн хамгаалсан. Тэг яг Drew-гийн хувьд бол нэг тийм уйлралт бол айгүй орон гарын тоглогч. Тийм учраас одоо нэг удаа л ердөө All-Star сонгогдсон болов гэж би бодоод байдیں۔ Тэгэд Янаст яг нөгөө нэг одоо Янасын LeBron-с ганц ялгаатай юм байрлалын ялгаа байхгүй. Янас бол big man-тэй, LeBron бол одоо swing forward тийм forward wing гэж явдаг ингээ хооллоо те. Янас бол big man-ийн хажууд clutch тоглогч байх хэвээр. Тэр clutch тоглогчийн Middleton байж чаддаг ч юм уу. Багийн яг зөв бүрдүүлээд өгсөн юм болоо. Тэгээд Лука тэнгүүд бас Лукад одоо баг бүрдүүлвэл яах вэ? Нэг шиддэг хүн бас нэг өндөр хүн байх шаардлагатай. Тэрийг даалгас сайран бүрдүүлж чадах бол гэдэг сонирхолтой санагдав. Лука ер нь бол ганцаардж байгаа. Тийм үү. Маш сайн партнер олж өгөх хэрэгтэй. Порзингсыг тавьширсан боловч бас хүлээлтийн төрөөгөө. Тэгээд сая сонирхолтой юм ярьсан л да. Далсиз Марко Пан одоо нөгөө Брони Джеймсийг магадгүй яг Брони Джеймсийг хэр байхаас шалтгаалаад одоо Леброныг авъя. Хоёр одоо фаворитыг нийлүүлэе гэж бас бодож байгаа юм байлээ. Тэгтээ юм юу болох нь харъя гэдэг жисэн. Бас гоё л юм те. Яг өөртөө адилхан тоглогчтой ингээд нэг баг тоглоод тэгээд юмыг өвлөөд аваад явна гэдэг бас сонирхолтой санагдчихэв. Тэгэхээр Баксын хувьд бол менежмент маш сайн байлаа л да. Middleton нэг зөв олж харсан байна. Middleton бас л дотоо үнэлэгддэг байж байгаа л яг авраг авдаг үлрэлт плей-оффт. Үнэхээр бараг л MVP төвшөнд Жордан шиг шахуул бараг ингээл мем зэм айгүйх явж байсан Жордан юм уу эсвэл одоо хин ингээд дөрөвдүгээр үед бол те бараг 13 4 оноо илбэг авчдаг. Би бол Middleton-ыг нэрлдэг байхгүй. KD-ийн 89%-тэй ваа гэд. KD-ийг хийж чаддаг болгоныг Middleton хийгээд байсан тэр. Цуурлуудад гайхалтай. Үнэхээр гайхалтай. Middleton бол яг би бас үнэхээр тийм амар супер. Бүр ингээд уулга алтал зүгээр ингээд эргэж хараа шít. Зүгээр ингээд барьж аваад хамгаалагч юм шиг шидэд байгаа нь тэр нь ингээд ороод байдаг. Бүр үнэхээр сонирхолтой. Ялчгүй зоондоо орцсон байсан л. Яг тийм бүртлийг ер нь бол Лукад авчирч өгөх ёстой. Тэгжиж Лука MVP авах боломжтой болж байна. Тэгэхгүй бол одоо Далс ингээд Лука чирээд нэг 4-5-аар л ер нь жил болгон гардаг баг аахгүй. Тэ. Тэгээд Лука MVP авчиж бас Янастай ер нь бол яригдах юм болов. Гэхдээ анханасаа ингээд яригдаад эхэлж чинь гэдэг Лука дээр ямар хайп байгааг бол бид илэрч шүү дээ. Тэгэд
хайпны золиос болсон бас нэг хідэн тоглогч байна те. Одоо хамгийн ихэнд ярих юм бол Бен Симмонс бас дараачийн Леброн Австралиас гарч ирсэн. Ер нь бол тоглолтын арга барил уул нь яг адилхан шиддэггүй болохоос. Тийм. Тэгэхээр яг Леброн шиг тоглогч орж ирэх нөө гэд угаасаа аналистууд угаасаа байнга л харьцуулдаг. Ингээд өстэй тоглогч гэдэг дандаа нөгөө гаргаж ирдэг. Тэгэхээр Zion Williamson бас анх яригдчихсэн тий. Тийм. Бас л хайпны амар 10 жилээсээ ингээл Леброн шиг бас гараад ирсэн тий. Тэгэл эхний жилдээ харамсалтай гимтэй тэгээ тоглоагүй. Тэгээд хоёр дахь жилдээ бол үнэхээр хүлээлсэн өрсөн. Zion ч бүх одод болоод баг гараанд гарсан шүү дээ. Тэнгүүтээ баг нь яг уу амжилт муутай байсан болохоос нэг үнэлэгдээгүй. Тэг одоо 3 дахь жилдээ болон тоглоагүй л явж байна. Тэгэд би бас хүлээлт бол нэлээд унтсан байгаа Zion дээр. Одоо хоёр том бэртлээс яаж ирэх үү те, дээрэс нь жингийн асуудалтай ч гэдэм үү. Уул нь атлетик чанар бол бүр үнэхээр бүр тулцсан амт шүү дээ. Тэгэхээр одоо яг энэ Zion Williamson, Ja Morant ч гэдэг юм уу. Одоо энэ Derrick Rose гэд би нөгөө юу л ярих гэдэг юм л да. Хастл одоо энэ хэтэрхийх өндөр ингээл тохож мохоол үсрээл хөөрөлж гэдэг хайпер тоглогч. Тий, хайп тоглогчд бол ийм гимтлүүд авах маш угаасаа өндөр магадaltaй. Дараагийн Greg Oden ч гэж ярьж болоод байна л да. Тэгээд гол нь бол RJ Barrett амттайгаа ер нь бол томоохон хотодод тоглоё гэж бодож исэн. Тэгтээ ингээд New Orleans хүрээд ирсэн байгаа нь бас магадгүй тоглохгүй байх нэг шалтгаанууд магадгүй эдгэрэлт нь бас гайгүй байхыг ч үгүйсэхгүй. Тэгтээ одоо юу болж байгааг хэлж мэдэх. Дээрэс нь тийм Zion-ы нөгөө сонголт чи одоо 3 дахь жилдээ орсон шнэ rookie жилийн сонголтоо эх жилээс хийх боломжтой болно. Сонголт хийхгүй байх гэж би хараад байгаа. Тэгэд баг Нью-Йорк руу солигдъё гэд ер нь хүсэлт тавиад эхлэх байх энэ зугаас төлөвлөгчөөр дамжуулаад. Угаасаа л анханасаа би бараг л Knicks-ийг сонгоно гэдээ хэлсэн байсан. Тэгээд одоо мэдэх одоо гайхалтай зүйл болж байна. Өөр бас тоглогч гэх юм бол мэдээ саяны Ben Simmons шиддэггүй л болохоос гээд. Тэгээ ингээд плей-офф ч юм уу ингээд ороод харахаар аюу бас орон гарan болчдөг л да Ben Simmons. Тийм хүлээлтнээс унсан. Хамаагүй унсан. Тэгэл одоо янз бүрийн шалтгаал ялла одоо Kendall Jenner мэнэр гэл л янз зөнтөл ингээд хүлээлтнөрөө шалтгаан нурууны гэртэл тэгээд сэтгэл санааны асуудал те. Тэр Атлантад хийсэн сурвал дээр бүр ингээ худлаагаасаа гимтээд тоглохгүй гэж хийсэн бүр шуумаарсан шүү дээ. Тэгэхээр ер нь яг LeBron-ы одоо өвийг одоо өвлж авах энэ тоглогчдын фейл бол ерөөсөө л одоо хожиж чадахгүй сэтгэл санаа муу IQ-гийн төвшин. Энэ төвшнүүд бол ерөөсөө LeBron James гэдэг тоглогч бол энэ одоо гот төвшин дээрх юм хүн юм аа. Одоо дараагийн хэдэн жилийг LeBron шиг хүн гарч ирэх юм бэ? Мэдхгүй. Ер нь бол ойролцоогоор одоо юу гэдгийг 80-аад онд ч гэх юм уу ингээл Magic Johnson, 90-аад онд Jordan, 2000-аад онд Kobe, 10-аад онд LeBron, 20-аад онд Giannis, 30-аад онд хэн байх вэ? Luka байх уу? Мэдхгүй. Тэгэхээр ер нь бол LeBron IQ угаасаа маш өндөр хөгцсөн. Тэгэхээр тийм мундаг IQ-тэй тоглогч л байж ш LeBron шиг. LeBron-ы өвийг бол Тэнгүүд яалчгүй яг тунж үлдэж байгаа хоёр нь Янис Лука хоёр байна. Тий. Янисын IQ ер нь бол ингээд жилийн жилд өсөв. Лука угаасаа л орж ирсэн жилээсээ л ингээд гайхуулаад эхэлсэн. Яг хуу өөр нэрнүүд байгаа л одоо Ja Morant ч гэдэм үү, Jason Tatum ч гэдэм үү. Гэтэ би эдрийг бол нэг яг үнэхээр бүр номер 1 хэлчих тоглогч болоход бол нэлээд сул талтай л харагдаад байдیں۔ Энэ хоёрыг та харьцуулахад тий. Тэгээд LeBron-ы эффектээр нөгөө нэг өндөр холбогчд ер нь сүүлийн жилүүдэд амар их орж ирж байна. Одоо Lamelo Ball гэдэг юм уу те, Cade Cunningham гэдэг юм уу. Tyrese Halliburton гэх те, им өндөр залттай альж байралт ихний 3 байрал дээр гурлан дээр нь тоглож чаддаг. Тим тоглогчид бас нэлээ их орж ирж байна гэж хараад байгаа. Тэгэхээр яг одоо энэ уламжлалт одоо байрлалын тоглогчдын одоо өндөр жин ч гэдэг юм тиймэрхүү зүйл байхгүй болж байна л доо. Хинч одоо төв дээр, хинч одоо FF дээр гараад ирэх боломжтой. Ялангуяа одоо энэ шидэлтийн одоо яг ирэн гэж ярьдаг. Энд бол ер нь ингээл хурдтай үзэх энэ доо юу гэдэг голтестэй Rockets нэг системийг ингээд тогтчлоо. Яг тэрний дагуу бол одоо ингээд том тоглогч ингээд 1-3 8-т хамгаалчих чадвартай, товтлох чадвартай ийм нэг жоохон намхан биетэй биш. Өндөртөө биетэй. Ер нь одоо нэгчд орж ирээд. 6-4-өөс 6-8-ийн хооронд байгаа байхгүй тэр те. Одоо Lamelo ч 6-7-тай, Cade бүр 6-8-тай. Тэ. Тэгээд ингээд эхний 3 байралтай тоглож. За бүр худлаа өсгсөн хүнд бол Josh Giddey хүртэл ингээд холбогч мөртлөөсөө амар самбараас авдаг. Тиймэрхүү тоглогчид айгүй олноороо орж ирж байна. Энэ жилийн рookie бол маш чанартай rookie одоо rookie жил болж байна л та. Тэгэхээр яг чиний хувьд бол би асуулт асуулт яг хэн rookie of the year юм бэ?
Би бол анхнаасаа бол хилцэн байгаа. Evan Mobley гэдэг. Evan Mobley-г би бол яг дараачийн Tim Duncan байна л гэж харж байгаа. Evan Mobley ягаад тэгэхээр адилхан өндөртэй 7-0-тай өндөр нь бол 7-0-тай. Одоогийн NBA-д бол те төв дээр тоглох өндөр байхгүй. Тэ 4 дээр тоглож чадчихин. Зарим үед 3 дээр тоглож чадчихин. Дамжуулт сайтай. Ерөөс нь нэг тийм өв тэгш ороод ирцэн тэрийг одоо ингээд цаашдаа хөгжүүлээд явах л гэж бодож байгаа. Яг хуу Кейд сайн байгаа. Үнэхээр сайн байгаа. Гэтэ Кейдийн үр ашигыг нь харах юм бол Моблигоос нэлээд доогуур. Дээрээс нь Моблигийн баг плей-офф явж. Би бол ялагч тоглогчийн илүү NBA-ийн жил харж сонгох болов гэж харж байгаа. Миний хувьд ч гэсэн ер нь бол навнэр Evan Mobley гэж бол сонгож байна. Гэхдээ ер нь бол за ингээл Josh Giddey байна, Scottie Barnes гэл Franz Wagner илүү те. Гэх мэтлээ олон ингээд өрдөл honorable mention-ууд бол байна. За энэ жилийн үед rookie of the year шагналыг бол Evan Mobley авах болов. Гэхдээ Cade Cunningham-ийн хувьд бол одоо ч Detroit-д байгаа шүү дээ. Тэгэхээр одоо тийм ялагч баг, хамтрагч сайтай тийм багт очоод ямар тоглолт үзүүлэх юм бас гарах. Ийм байна. Кейд ч яг хуу нэг мэддэгдэл хийснэ сая rookie challenge дээр MVP авсан. Яг сайн баг тоглох юм бол сайн playmaker ээж одоо төгсгөх жой чадна гэдэг бас хальт харуулсан юм болов уу гэж би харсан баг. Evan Mobley ч яг одоо тийм амар булчингийн цуцамаас байхгүй нь одоо шийдэлт сайтай блог хий чин тэг гоё пост муус хий чин гэдэг ингээд харахаар Anthony Davis-ийн тийм жоохон тесрэлтгүй юм жоохон өдгөртэй тоглолттой нь л байгаа байхгүй. Тэгээ Davis анх rookie жилдээ яг л тийм орж ирсэн шин. Туранхаа өндөр тэгтээ бүгдэлт хамгаалж чаддаг. Би бол Mobley-гоос бас нилээ их юм үлээж байгаа. Ирээдүйд бас гэрэлтэй харагдчих. Тийм. Mobley бас магадгүй одоо Tim Duncan хэсэг бас NBA-ийн шилдэг тоглогч гэж яригдчихсэн үе шиг би Mobley гараад ирчих магадгүй гэж харж байгаа. Битүүхэндээ. Тий. Зөв. Моблей тэгээд яг бодогдол талбарт одоо давмгаалыг гэж үзэх бол булчингийн масс сэтрээ одоо нэмэхгүй дээр бас карьераа бас маш сайн эхлүүлэх хэрэгтэй л дээ. Одоо анхаарч эхлүүлэх гэх юм уу те. Тэгээ гоё эхэлж байна. Бүр Cleveland underdog байсан багийг одоо ингээ ихний дөрөвт болтлоо. Тэгээ бас Mobleyтэй маш холбоотой. Зөвхөн яг хоёр All-Star тоглогч байгаа л да. Гэтэ Mobley-ийн үр нөлөөн дэр нөгөө хоёр бол сайн тоглож чадаад байгаа. Би бол тэгж л харж. Cavaliers бол манай хуучин ихээр гоё явж байна. Одоо нэг LeBron очичвал гоё болох гэдэг. Тийм. За ерөнхийдөө бол Giannis Luka хоёр айл нэг нэ гэдэг дээр л хоёулаа санал нэгж байгаа юм ба шүү дээ. За тэгээд би бол ингэж хараад байдаг байхгүй. Одоо нэг Jordan 90-ад оныг бүтэн доминант байсан шүү дээ. Тэгээд Jordan байхгүй болсны дараа нэг гинт яг лигийн шилдэг нь хин бэ гэлээс. Тэгсэн чинь гинт шаах гарч ирэл ингээл. Kobe гарч ирсэн тий. Тэнгүү Данкан гарч ирэл. Тэгэл Коби бол жоохон нилээн би сүүлээр авсан гэж боддیں۔ Яг тэр титмээ. Одоо юу гэдэг те Шак ихний 3 жилд амар байсан. За тэрний дараа Данкан нөгөө MVP авдаг. Тэгээ Spurs нэг хэсэг авсан. Тэрний дараа нэг яг 6-7 оноос би бол Коби лигийн шилдэг тоглогч болсон гэж боддیں۔ Тэрийн шиг Янас нэг 25-6 он хүртэл байж байгаа. Лука яг тэрний дараа ч авч магадгүй. Наа ч бас аяа гоё гаргалгаа юм те. Яг энэ 90-д ийм хоёр ийм супер од. Бүр ингээ гов төвшөнд яригдчих магадгүй хоёр од гарах байх. Бид бол бас гоё харагдчихээн. Тийм. Тэгээ хажуугаар нь одоо ингээл үзүүлбэрийн гоё одод байна шүү дээ. Ингээл Booker, Ja тий одоо Lamelo би бол амар гарааны холбогч байна л гэж хараад байгаа шүү. Chris Paul эсвэл Jason Kidd-ийн төвшнээ. Тэгж л харж байна да. Ja Morant яг нөгөө өнгөрсөн өдрөл нөө Play-нд Golden State-ийг мултлах үед би яг үзээ сууж байсан л да. Ямар амар юм бэ? Тэр дундын layup ямар тасархаа хийдэг юм бэ? Дээрээс нь бүр ингээд агаар дээр тогтцоод бие өдөрж байгаа нь амар байгаа шүү дээ. Тэгэд энэ жил бүр хидэлттэй болсон хамгаалтаа сайжруулсан. Тэгээд ингээ MVP төвшөнд бүр яригдчих шүү дээ. Моронт бол тийм амар хурдцтай ингээд левел ап хийж чадсан. Бидний нөгөө Zion-аас үлээд гэдээсээ хайпыг л Моронт үзүүлээд байгаа юм болов уу гэж бодож байгаа хаяа. За Моронт яхаа номер 1-ээр сонгохдох уу яах уу гэж яригдж байгаа. Тэгээд хоёроо сонгогдсон баха тийм. За тэгээд ерөнхийдөө бол энэ сегментээ бол өндөрлүүлээд за сүүлийн сегмент болох за топ 6 алуугаа орцгоё. За тэгээд өмнөх дугаарууд дээр эхний байрлалаас нэрлээ явсан шүү дээ. PGSG, SF-ийг нэрлэлцээ. Одоо PF-ийн байрлалыг бол нэрлэх дутуу байгаа. За тэгээд өнгөрсөн мэдээж 10-аар дүгнээд за хамгийн шилдэг 6 PF-ийг бол нэрлэе гэж бодсон байгаа. За тэгээд хойноос нь эхлэе гэж бодож байна. Өмнөх дугаар дээр эхнээс нь эхэлсэн болохоор. Доороос эхлэе тий. Тэгээ хоёулаа ер нь биендээ ээлжлээд хэлээд явчих. За би бол за шилдэг 6 PF-ийг бол ер нь нэг амжилтаар нь гэдэг юм одоо юу гэх юм. Амжилт болон Rising одоо оноогоор нь бас дүгнэж
гаргая гэж бодсон. За тэгэхээр за хамгийн сүүлд доороос эхлэе л да. За би бол 6-ад бол Draymond Green гэж би бол үзэн. Draymond Green бол авраг авцсан 3 аврагтай. Нэг депойтой. Тэгээд ер нь бол гол системийг үүсгэж байгаа нэг. Сая бол гэмтгэд бол маш гол системд хэцүү байдал орлоо шүү дээ. Тэгэхээр 6-ад бол хэцүү байсаар л байгаа тий. 6 Draymond Green. Миний хувьд бол чигсаалтанд Draymond Green байгаа. Гэтэ би 6-ад Chris Bosh-ыг оруулсан. Гоё сонголт. Chris Bosh-ыг яг honorable mention би гэлс хэлчихье. Ягаад энэ тоглогчдыг би сонгоогүй гэхээр power forward дээр маш олон тоглогч байсан. За жишээлбэл авраг авсан Kevin Love те. Minnesota дууж иддэг гэсэн. Гэтэ яг статын харуул тим амар биш. Ердөө нэг аврагтай. Aldridge байна. Маш тогтмол тоглолттой. Плей-оффын сайн тоглогч байсан юм уу? Гэтэ яг ялагч байж чадаагүй. Blake Griffin яг адилхан. Бас үнэхээр хайптай гарч ирж исэн те. All-Star-ын гараат болдог ч юм уу те. Тэгээ Chris Paul-то сайн явах байсан боломжтой ч гэсэн би бол Blake Griffin-ийг хизээч багийн номер 2 тоглогч байж чадаагүй гэж үнэсний улмаас бол оруулаагүй. Ганц яг харамсалтай юм. Griffin үнэхээр сайн тоглогч байсан бол Paul бүсийн финал шалгараад үзчих гэсэн тийм бодолтой. Даанч тэгээд одоо тогтдог хүн болоод энэ дууссан шүү дээ тий. За миний хувьд бол яг honorable mention-аас дурдчихжээ. За. LaMarcus Aldridge, Chris Bosh хоёрыг бол honorable mention-д оруулъя гэж бодож байна. За тэгээд Aldridge угаасаа яалч уулын сайн тоглогч яалч гэдэгтэй гавьяа шигнэл багтай юм байна. Би Bosh-ыг яагаад Aldridge Griffin-ээс илүү үзсэн бэ гэхээр 2 удаагийн авраг дээр 3 дахь багийн маш сайн сонголт байж чадсан. Зарим үед бүр дүүэн үедээс илүү тоглож ирсэн тий. Тэгээд 7 удаагийн All-Star яг 10 оноос 16 он хүртэл бүх жилүүд All-Star гэж чадсан. Тэгээд магадгүй өөрийн карьер бол стата хамгийн золиолж чадсан хамгийн сайн PF-үүдийн нэг. PF болон төвийн барилт нэр тий. Шидэлттэй. Жижиг тавтын бас шин сагсан бөмбөг орлоход үр нөлөө оруулсан гэдэг утгаар нь 6-ад оруулсан. За чиний 5 дугаар байр. Би хаалт хожлын бөмбөг өгсөн гэдэг тий. За үр нөлөөтэй. За дараагийн яг дээр нь 5 дугаар байранд бол би Kevin Love. За. За ер нь бол карьерийнхэн туршид ингэж харж байгаа ш. Kevin Love бол Minnesota-д бол өмнөхөр азар байсан. Тийм All-Star-ын гараа хүртэл болсон шүү дээ. Тэгээд Cavaliers-д ирэхдээ бол LeBron James-ийн тоглолтын арга барил зохицохын тулд шидэгч бас өөрийгөө золиосон. Тэгээд улмаар бол ингэж авраг авч чадсан гэдэг утгаараа Kevin Love бол 5 дугаар хайранд миний хувьд бол орж ирсэн. Би Love-ыг яг го Bosh-оос илүү дутуу юу гэдэг дээр нэлээд эргэлцсэн. Тэгээд арай олон аврагтай арай нэг тийм багийн илүү үүрэгтэй байснаар яг го Love үнэхээр сайн шидэгч байсан чи одоо Bosh шиг тийм самбарын элит хамгаалагч бол байгаагүй ч юм уу те. Тэгээд сүүлийн жилүүдэд нэлээд карьер нь унтсан болохоор би Love-ыг жоохон дутуу хэлсэн байж магадгүй. Миний 5 дугаар байранд бол Draymond Green орсон байгаа. Тэгэхээр 3 удаагийн аврагтай, 1 удаагийн Depoy. Тэгэд шилдэг 75 тоглогчид хүртэл орох байсан талаар зүгээр санал авцсан явж исэн нөхөр ихгүй. Draymond Green. Тэгэд бас сагсан бөмбөгийг өөрчилсөн. Жижиг тавтын төв байж чадсан. Draymond Green чи яг үндсэн байрлал нь бүр PF биш SF шүү дээ уулна. Тий, тэгэл PF болоо C болол заримдаа холбогчч болоод тэгэл step бараг ингээд зүгээр юм шиддэг SG байрлалын ч болж болоод байгаа ч юм уу. Тий, 5 байрлал тавууланд нь тоглож чаддаг. Бас NBA-гийн нэлээд түүхэнд бас дээгүүр хамгаалтандаар нэрлэгдэх IQ тоглогч гэж үзсэн байгаа. За чиний 4 дугаар байранд. За дараагийн Kevin Love дээр бол би Anthony Davis, бэртгэлгүй Anthony Davis шүү. New Orleans-ийн Davis гэсэн үг. New Orleans-ийн. За тэгээ Bubbly Davis юм болоо. Мэдээч Davis бол ур чадрын хувьд бол өөлөх зүйлгүй. За ер нь бол post moves байна, хамгаалт байна, довтлогоо байна, шидэлт байна. Skill бол Davis бол одоогийн уг нь бол топ 10 баггүй гэмтэлгүй болол. Тэгэхээр ер нь бол би 4 дээр Davis-ийг бол оруулчихсан. Миний 4-т болохоор би Anthony Davis-ийг жоохон дээгүүр ütсэн. 4-т болохоор Dirk Nowitzki-г ütсэн. Dirk Nowitzki 2011 оны мэдээж финалийн MVP. Яг өөрийн legacy-га баталсан жилүүдийг 2010-ад оног үргэлжлүүлсээр маш том үр дүнтэй болчихж байгаа. Тэгэд Finals MVP авсан. За 2019 он хүртэл тоглосон тий. Сүүл рүү Nowitzki бол мэдээж үүргийн тоглогч болоод одоо тий өвөөлтөөсөн шүү дээ. Тэгээ 6 удаагийн All-Star 3 удаагийн All-NBA-д бол сонгогдож исэн юм байлээ. Nowitzki-үүд бол яг хөө мэдээж тоглооны стар байснаар уусаа хүн болгон мэдчихэж байгаа. Тэгэд яг 11 оноос хойш нэг том амжилт байхгүй юм байл л дээ. Яг авраг авснаас хойш плей-оффын яг ордог баг. Тэгтээ нэг эхний шатнаасаа давж үзээгүй ч юм уу тий. Тэр утгаар нь Nowitzki-г бол мэдээж ганц Finals MVP байгаа л да. Тэгтээ яг хөө үнэхээр яг тий prime time нь байсан үгүй л үгүй. Тэгээд би доош нь битс 3-т
Бас сонирхолтой тий. За чиний 3. За миний 3-т бол саяны хэлсэн Дирк Новицкийг бол 3 дугаар анд олж байгаа. За ер нь бол хамгийн шидэг легионер тоглогч гэж одоогоор бол дүгэн чи одоо тэгээд Яванда Янс Лок 2 тэг орж ирэх бах. Янс бараг ороод ирсэн байгаа. Би бас жагсаалтанд оролцсон байж байгаа. За тэгээд 2011 онд бол LeBron James-ийн underdog тимийг авраг болгож чадсан дээр бас нэлээд дээгүүр болго ингээд орж ирдэг байна. За чиний юу? Тийм. Миний 3-т болохоор Team Dunk домгийг бол битсэн. Данкны үед бол бас адилхан нэг аврахтай. Гэтэ яг Дөркийг бол Finals MVP аваагүй ч гэсэн 2 удаа финалтцсан. Баг нь 2016 хүртэл одоо плей-оффын бүр трит болж чадсан. Данкныг байх үед Данкнаас хойшоо ч гэсэн. Тэгээд яг Данкныг би яагаад дээр байгаа 2 тоглогчоос дутуу үнэлсэн бэ гэхээр Данкныг бас prime time өнгөрцөн үеүдтэйсэн. Илүү үүргийн тоглогч болсон. Одоо жишээлбэл харахад яг нэг удаагийн аврагч гэсэн 4 удаагийн All-Star, 3 удаагийн All-NBA, 3 удаагийн All Defensive тоглогч байсан. Тэгээд илүү бас центр дээр сүүлийн хэдэн үлрэл тоглосон шүү дээ, тэ. Гэтэ элит хамгаалагч байсан уу мөн гол нь яг аврагын багийн номер 1 тир 1 стар байсан уу гэвэл би биш гэж бодож байгаа. Тухайн үед яг Кавай үнэхээр амар байгаа тэр үед гарч ирсэн шүү дээ. Нэг тийм багийн системээрээ яваад байсан болохоор Данкны баг статууд муу байсан байж магадгүй. Би тэгэж бодоод 3-т оруулсан. За тэгэхээр дараагийн 2 номер дээр бол би мөн Team Dunk-ыг бол оруулсан ба. Хоёулаа ер нь бол нэг тоглогч дээр л зөрчсөн байгаа даа. Тийм зөрчсөн байгаа даа юм. Тэгэхээр Team Dunk бол 5 авраг авсан. Тэгээд яг байрлалаар хамгийн шидэж гисэн бол Team Dunk уг нь бол одоо бүх цаг үед хэдвэл нэг тоо. Тийм маргаангүй. Яг 10-аар гэвэл тий. Тий 10-аар гэл одоо 10-аас яг 10 одоо гол руу хүртэл гэх юм уу Dunk нь одоо илүү. Тий. 15-аас одоо 20 гэх юм уу тэр одоо нэгдүгээр харинд орох чаа нэг хүн байна. Ааха. Зүв. Тэгээд Dunk бол угаасаа ойлгомжтой 2000-аад ондоо бол тэргүүлчихэж байгаа болохоор би энэ дээр бас нэг тэгж дээгүүр байх шаардлага байна уу да гэж бодсон юм. Тийм би угаасаа дараанаас 2000-аад оныхыг бас гаргуул сонирхолтой байна гэж үзсэн байгаа дараагийн зочдтуудтайгаа. Чиний хувьд? За миний хувьд болохоор 2-т Антони Дэвисийг битсэн. За хит overrated үнэлсэн байж магадгүй. Яагаад би битсэн гэхээр Дэвис яг орж ирсэн rookie үлрэлийнхаа дараа чи sophomore үлрэлээс хойш тасралтгүй All-Star сонгогдсон. 3 дахь жилээс MVP-ийн ярианд хүчтэй ороод ирсэн. Би яг тэрийг сандаг аахгүй. Гинт одоо нэг 15 оны үлрэлийг яхад гинт Harden, Steph, Антони Дэвис гэдэг 3 нэр гинт бүр ингээд цойлоо гараад ирсэн байхгүй. Нэг одоо Durant, LeBron, CP, өөрчим бид Griffin гээ яригдчих үед гинт энэ 3 орж ирсэн. Дэвис бол үр нөлөө өндрийн хувьд бол өндөрөөс. Яг уу зарим үйлрэлүүд гимтцэн л болохоор нэг All Defensive Team, All NBA-д сонгогдож чадаагүй юм байлээ. Тэгээд яг уу плей-оффын цөврөлт яг 10 онд гэвэл ганц л хоцсон л тоо. Би энэ угаасаа аврагын цомынд бол тооцоогүй. Тэр чи угаасаа 20 онд орчих юм чинь тий. Ганц хоцсон ч гэсэн Дэвисийн нэг яг advanced stats тоглогчдоос өндөр харагдсан байл. Плей-офф биш зүгээр үлрэлийн статыг харах юм бол advanced stats бүр ингэ тасархаа байгаа. Бас нөгөө нэг нэгт байгаа хүнээс ч гэсэн илүү байж болох үз advanced stats P-ээс. Тийм болохоор би дээгүүр үнэлсэн. Дээрэс нь шилдэг 75 сонгогдсныг нь бол нэг яг уу хоордын дээгүүр сонгогдох буруу байсан чи яг 75-д бол орох дээл тоглогч байсан гэж байна шүү дээ. Ташин дуртад Ховард Дэвис хоёр чинь бас сэлхэнд нэг гар зөрүүлэх гээд амжсан байгаа. Тийм. Бүр би л үгүй ингэсэн шүү дээ. Хүмүүс мимигээл 75-д орсон ороогоор байцаад. Яг тэрнийхээ маргааш нь яасан шүү дээ. За үнэхээр бас гоё сонирхолтой. Антони Дэвис уг нь бол гимтэл бэртгэх бол үнэхээр сайн тоглогч гэдэг би бүгд угаасаа мэдчихэв. Би яг 20-ны жилд ч гэсэн Антони Дэвисийг шилдэг 10-д байх боломжтой гэж хараад байдаг. Уулан залуухан шүү дээ. 28-тай. За тэгээ нэгдүгээр байранд бол адилхан хүн битсэн юм байна те. Тэр бол нэгдүгээр байранд бол ойлгомжтой одоогийн доминант тоглогч. Тий. Янас Антетокумбо. Тэгэхээр миний хувьд бол Янас Антетокумбог яагаад нэгдүгээр байранд оруулсан бэ гэхээр одоо 2020 он гэдэг утгаараа одоо 20-оос одоо ингээд дөнгөж л 22 он болж шүү дээ. Янасын одоо ирэн яг одоо эхэлж байна. Өнгөрсөн жилээс эхэлжлээ. Янас бол одоо түрүү хэлсэнчлэн MVP, Defoe авраг нэг дор авсан тоглогч. Үнэхээр гайхалтай. Гэтэ яг нэг 20-од оноос тэр нэг эхэлж байгаа л да. Гэтэ 19 онд маань MVP авсан байсан. All NBA багт нэрлэгддэг болсон байсан. Янасын яг нэг карьерийн эхний 2 жил айгу сонин штэ тий. Нэг холбогч болол нэг SG ч юм уу, SF ч юм уу. SF дээр юу тоглолоод байдаг байсан штэ. Тэгээ яг 16 7 оноос эхлээд маань бүр ингэ тасархаа алж эхэлсэн. Ингэ жилээс жилд
цөм ороод ирсэн. Биеийн одоо атлетик чанаа маш сайн сайжруулсан Тийм. Ер нь бол одоогийн байдлаар баярлал бол Янис Антетокумбоос дээр ямар ч тоглож явуулж харахгүй байна. Тэрс бол өөлөх зөвлөгөө гэж миний хувьд талхаарч асуудалгүй. Яа дээрэс нь одоогийн энэ үед ингээд зогцож байгаа дамжуулттай, хурдтай төвдөрч гарч чадна. Тэгэд өнгөрсөн 10 дугаас би бас өсөлт хөгжлийг харсан л та. Мань хүн бол 3 удаагийн олстаар 3 удаагийн ол хэн байж гисэн MVP авчаад MVP авсан цөөхөн тоглогчтой. Бас нэг аваардаг шүү дээ тий. Тэр талаараа би бол Антони Дэвисээс угаасаа илүү байна. За яг нөгөө үед авраг авсан ч гэсэн яг хөгшөрцөн үеийнээс дээрээс нь All Star гэдэг ингээ харах юм бол би бол Янсыг дээвэр нь ялчгүй битсэн. Тэгээд нэг дээр бол ойлгомжтой байна. За ингээд маш гоё яриаг ер нь өрнүүлсэн хашаатаа бол баярлалаа. За тэгээд LeBron James-ийн альбом бос пэйж биш ээ юу хэлээ нэр нь LeBron James-ийн хөгжөөнд дэмжигчд гэдэг монголоор бичиж гарч ирэх байгаа шүү. LeBron James-ийн хөгжөөнд дэмжигчдийн бас пэйжийг дагдаг хүмүүстэй бол минь түргэе. За үнэхээр гоё яриаг бол өрнүүллээ. За тэгээд цаашаа хэрвээ манай болон эдний пэйжийг дэмжихийг хүсвэл тэгээд цаашаа шеэрлээд Facebook пэйжинд маань бол лайк шеэрээ харамгүй өгөөрэй. Бас subscribe нэмээрэй. Бас дашрамд дуртахад агуу битмит тавьдаг хүмүүс би бол нэг өөрөөлөхгүй байгаа. Гэхдээ бит тавьдаг хүмүүс байвал Platinum Agent гэдэг манай эйжентээр бас холбогдоод та хэд бол deposit withdrawal хийлгэж болно шүү. Энийг бас хэлье. Тэгээд би бас пэйж болгон дээр пэйжийнхаа пост болгон дээр бичээд яваад байгаа. За тэгээд хашаагийн хувьд ер нь ирээдүйд пэйжээрээ дамнуулаад ямар төлөвлөгөөтэй байна. Товч дуртахад. Тэгэхээр нөгөө одоо LeBron James-аас зодод тайлхад өгч байгаа учраас дараагийн яг хин гэж одоо нэрээ солих байх гэдэг юм тиймэрхүү мэрэгдэн л да. Bronny James юм уу, Luka Doncic юм уу те. Тэрийг бол яг цаг хугацаанд харуулах баг. Пэрэнтэс ер нь бол асуулт авч ижил ерэн солих болов. Эсвэл магадгүй одоо юу гэдгийг нөгөө админтайгаа ярилцаад өөр чиглэлээ одоо пэйж болохыг ч бас үгүйсэх аргагүй. Тэгэхээр цаг хугацаа юу болохыг бас. Тэгэхээр ер нь бол баг энэ нэрээр л би бол үлдэх байх л гэж хараад байна. Яг одоогоор бодоход яг нэг одоо Коби зодог тайлаад те 5 6 жил болсон ч гэсэн Кобигийн дэмжигчд гэдэг ингээд одоо хүртэл байдаг шиг LeBron-ыг бас нэлээд 30 40 он хүртэл байгалах болов. За тэгээ миний хувьд бас подкастын төгсгөл бас нэг LeBron James-ийн бэнтээс хэлгээгүй байна л та. Ер нь бол одоо ингээд Карим Абдул-Жаббарыг гүйцэх тэр л одоо зорилго LeBron James-ийг main зорилго болов. Одоо оноогоор тэг бүх цагийн оноогоор. Нэгэнт ESPN Michael Jordan-ы өмнө нэг номерт гаргаж тавихгүйгээс хойш одоо бол LeBron-ы зорилго бол ерөөсөө л мууч тоглолт байсан бай, сайнч тоглолт ингээ үлрэл дууссан бай. Ямар ч тач 30 оноо хүртэлхээ үзүүлэлтээ үзүүлээд ингээд хоцсон ялгаагүй тэгээд явах юм байна. Энийг бол ингээ харчлаа. Тэгэхээр LeBron-ы фэнүүд маань ингээ сонсож явах юм бол за бага стресстэй амьдралдаа их цаг зарцуулъя. Тийм. Westbrook руу бага уурлаарай. Угаасаа өнгөрцөн үнийг битээ тэгэж уулаарай гэдэг. Яг үнэ. Тийм. За тэгээд урьж оролцуулсан Swish пэйжийг хөтлж байгаа залтаас маш их баярлалаа. Тэгээд дараачийн бас дугааруудад ингээд өөр бас багуудын фэнүүдийг те 1-2-оор нь оруулдаг ч юм уу хооронд нь мэтгэлзүүлэх талаар би бас бодож байгаа. Ерөнхийдөө бас ингээд фэн клубуудтайгаа бас ойрхон бай. Бас тэгээд хэсэгвтэй селебрити хүмүүсийг оруулна гэх бас бодсон л байгаа. За тэгээд подкастын цогцөлт нэрээ дуу тавьдаг. Тэр дуу ямар дуу байхаар байна? Чиний хамгийн дуртай дуу ч юм уу? Эсвэл LeBron-тай холбоотой дуу тавих юм уу ч гэх шиг. За шууд орж ирж байгаа Space Jam 2 киноны саундтрак Lil Uzi Vert Pop of the Jam дуу бол би санал болгож байна. Тэгээ нэр Space Jam 2 HBO урагдахгүй гарах юм байлээ. Дэлгэцэн хүмүүс нөгөө нэг юугаар л үзээд байсан шүү дээ. Тийм сонноос тийм мэдээс. За ингээд Swish podcast биш Swish Originals гардаг NBA Lover podcast-ийн маань бол 4 дахь дугаар дуусчихна. За тэгээ дараа ч юу дугаараар уулзлаа. Peace out. Up the gym, Ali ooh, catch the slam, yeah. Do it for my fans, all I see is flash and cam, yeah. Doing what I want, you only doing what you can. I'm in outer space, I don't even think that I'm gonna land, yeah.
roll jelly like jam. Ay, how I end up in Space Jam. Ay, my joints, they be Space Jam. Ay, this is spaceship, not a lamb. Ay, I just crossed over your mans. Ay, did it in front of her friends. Ay, why they keep playing my right side when the ball in my left hand? Yeah, why they keep playing my right side when the ball in my left hand? Yeah, pump up the gym, Ali oop, catch the slam. Yeah, do it for my fans. All I see is flashing cams. Yeah, doing what I want, you only doing what you can. I'm in outer space, I don't even think that I'm gon' land. Yeah, pump up the jam, Ali oop, that's a slam. Yeah, dunk like LeBron, but I shoot like Durant. Yeah, only 10 seconds, I'm gon' shoot, they think I can't. Huh? What? I'm gon' shoot, they think I can't. For the win! LeBron James delivered! That's a winner! Pump up the jam, Ali oop, that's a slam. Yeah, dunk like LeBron, but I shoot like Durant. Yeah, pump up the jam, Ali oop, that's a slam. Yeah, pump up the jam, pump up the jam. Blocked by James!